Я был когда в Москве на международном блокчейн-форуме. Там очень много говорили о Кыргызстане. Все страны СНГ и Азии едут к нам открывать криптовалютные компании. И наш Кыргызстан сейчас вообще начал процветать очень сильно. У нас жизнь сейчас стала дороже, чем в Москве. Чем в Алмате. Хотя у нас всегда все было дешево. Как люди живут, я не понимаю. И сейчас крипторынок будет только расти. И на рынке всегда происходит коррекция, то есть он поднимается, потом падает. Это вообще управляют этим рынком очень богатые и умные люди. Вот эти криптобиржи, они, по сути, это называется как брить хомяков. То есть они забирают деньги у людей. Вот у всех вот этих трейдеров. Потому что они торгуют, это называется плечо с плечом. Да. Они торгуют там с плечом 100 иксов, там 40 иксов, там 50. То есть им биржи дают деньги. И биржи видят, куда все трейдеры поставили деньги. Они все поставили налог на повышение цены биткоина. Они все думают, что сейчас биткоин поднимется в цене. Они специально его рушат. И вот сейчас было ликвидировано денег на $2 миллиарда за один день. Забрали биржи у людей. Вот Дональд Трамп заявил, что мы с Китаем 100% отчитать пошлину. Да. За несколько минут они $2 миллиарда биржи заработали. И биржи это специально делают. Они вот так бреют трейдеров. Потом они сейчас увидят, что все эти трейдеры поставили на понижение, на шорт. Они сейчас возьмут специально поднимут наверх. И опять их по времени заберут другие деньги. И так всегда. Но если ты холдер, вот мы все с вами стали холдерами токена VeFi. Нам не страшно. Да, сейчас мы как раз и будем. Смотрите, что такое холдер? Тебе не важно, поднялся биткоин, или токен VeFi, или токен VeFi, упал он, вот так вот будут идти вверх, вниз, вверх, вниз, вверх.
Но если посмотреть вектор Гэхдээ ерөнхий чиглэл шугмын харах юм бол өсөж байна. на 3-5 лет вперед, 3-5 жилийн өмнөхийг бид нар одоо хараад хийж байгаа гэсэн. он все равно вырастет. Угаасаа өснө. 3-5 лет он все равно 3-5 вырастет. жилийн хугацаанд Как бы он низко не падал, хичнээн унсан ч гэсэн знаете почему? яагаад гэвэл Знаете яагаад почему? гэвэл Кто знает? яагаад гэвэл хөвчүүд унаас хаавын гэж. Да. Сайн байна. Манайх ч 2 жилд өсөх биш үү бүр юм. Яагаад бид ч 2 жилд хаавын зүгөө. Добыча же в 2 раза уменьшается. Тийм шүү дээ. Олборлолтын 2 дахин багсан шүү дээ. Одоо жижиг Сейчас, байна. через 3 года Урон биткоин тебе будет, сейчас вот 3,125 сотых майнится биткоина. Будет 1, сколько там, 75, 3 да? жилийн дараа биткойн одоо 3 бүхэл гажаач 10 минут. Одоо 3 жилийн дараа биткойн 1 цэг 75 болно. И он может вырасти до 1 миллиона долларов. Одоо удахгүй биткойн 3 жилийн дараа 1 сая доллар төлбөр асуусан. Очень много. Нэг шиг биткойн. Сейчас целые страны, государства, как крипторезерв покупают биткоин и другие. Одоо улс орнууд засгийн газрууд өөрсдөө биткойныг авч ирчихсэн. И еще там 2-3 криптовалюты. Америка 5 криптовалют сказала, будет покупать. Америк бол өөрийнхөө засгийн газрын одоо нөөц нь 5 койн аваа гэдэг гаргасан шүү дээ. Яа. Аюу үгүй шүү дээ. 5 төрлийн койн авах тактик байхгүй өсч байгаа учраас. И за счет этого приходит приток новых денег. Тэгэхээр өөр шинэ мөнгөд орж ирнэ. Они выкупают эти монеты и держат их у себя на кошельках. Тэгээд худалдаж аваад өөрийнхөө төрөвчөндөө явна. Соответственно, на рынке их становится меньше. Тэгэхээр зах зээл дээр багасхад их токен. И они становятся дороже. Тэгээд тэрний үн өсгөө. Дефицит происходит. Биш ороод ирчихгүй хоёр бичиж орж байна. Тэр Бид бас ингэж байгаа шүү дээ. Нэг асууж уушраад юм асуудал. Конечно, конечно. бид одоо ингэж яаж орсон. Хятад ирсэг бэриксээр нэг мөнгөд ирчихсэн. Тэгэхэд яа. Россия, Индия, Америка, они будут одно три штуки гэж. Россия, Индия, Америка, у них одна цифровая валюта будет. Как ты думаешь? Одна валюта будет. CBDC, который сейчас. CBDC гэдэг. Тийм одоо тэгээд тэр чинь улсууд аягүй нэгдэж хэлж шүү. Одоо бас Америк хэсэг доллар гэж хэлсэн. Это против доллара. Обменять против доллара. Смотрите, сейчас какая идет в мире тенденция? Одоо дэлхийд ямар тенденц болж байгааг гэвэл Я вам открою один секрет, би нэг нууц юм яриа гэж. о котором знает очень мало людей. Маш бага хүмүүс юм. Это знают только самые большие люди, которые управляют миром, Дэлхийг өдөрж байгаа цөөн хэдэн хүмүүс энийг мэдж байгаа. и тому, кому открыл это Бог. Тий, тэгээ бурхан бас тэр хүмүүс юу ч бас хийж байгаа. Смотрите, к чему идет сейчас мир. Дэлхий хаашаа явж байгаа вэ? Вот у нас сейчас есть очень хорошее время Одоо бид яг одоо шүү дээ бид дахин маш гоё цаг үе юм. заработать на криптовалютах. Койн дээр маш их хэмжээний мөнгө боломж Но байна. сейчас Гэхдээ во многих странах уже подписаны законы, олон маш олон орнуудад хууль төлөвлөлт тусгай в том числе у нас в Кыргызстане. Кыргызстан ч гэсэн хууль В Америке он тоже давно Америк ч гэсэн как подписан, но его не ввели законодательно. яг Америкт хуулиа баталсан ч гэсэн өдөржүүлэх байсан. Это называется валюта CBDC. Валюта будет, валюта CBDC гэдэг валюта. То есть это цифровая валюта, допустим, валют. Будет выпущен тугрик цифровой. Төгрөг одоо удахгүй цахим төгрөг гам. И почему это плохо? Яагаад энэ муу байдаг вэ? Ваше любое перечисление денег, Таны они бүгд будут видеть и знать абсолютно все. хүмүүсийг ханаас нэг хүн бүгдийг Пройдет, я не знаю, сколько там, небольшой промежуток времени, это все произойдет где-то в течение 10 лет. У нас есть лет там, не знаю, там 5-8 может быть, Одоо бид тэрнгээ очихоос өмнө чтобы заработать на криптовалютах. яг одоо байгаа энэ сайхан зах зээл дээр койн дээр хурдан хугацаанд баяж хэрэгтэй. Потом, когда вы заработаете большие деньги на криптовалютах, Та баяжж штэ мөнгөтэй очих койн дээр купите себе золото, алтав. Мөнгөтэй олоод алтав. купите себе, не знаю, там барашков побольше, Тэгээ ахиухан шиг одоо нөгөө нэг малчин байна. недвижимости
побольше. Тэгээд үүсэлт авах шиг. Потому что произойдет? Юу болох вэ гэвэл 10 жилийн дараа Они введут вот этот цифровой $доллар. мөнгөний доллар авна. Тоон төгрөг. Да, цифровой тугрик. У нас этот закон уже подписан, и уже его тестировать начали. Манай улсад энэ хуулийг батлаад бүр одоо туршилтын системээр оруулсан байна. И они полностью возьмут под контроль весь мир. Удахгүй бүх хүний дэлхийн хааны мөнгөний хяналтанд авна. Криптовалюты дают нам свободу. Койнохоо бидэд эрхчлөө гэж. Но это, когда вот эти все законы будут подписаны в Америке, сейчас там есть, ну это христианская страна Америка. Америкч христиан шиг такой христиан шиг. Да, в Библии написано, Библи бичсэн байдаг. что придет антихрист. Удахгүй антихрист хүү юм нэ. Кто это, мы не знаем. Хин гэдэг бид нар Но придет какой-то мировой лидер, одоо удахгүй дэлхийд нэг тийм агуу лидер который объединит весь мир. дэлхийг бүгдийг нэгтгэнэ гэсэн лидер гарч. И вот эти все войны прекратятся, Библиэд бичсэн байна. Одоо преступность прекратится, гинт хэрэг дайн дэж бүгд алга байна. проституция Одоо прекратится, бие үнэлэл. потому что Яг будет тэгэхээр цифровой тугрик, тоон төрөх чухал. и они будут видеть, куда ты его переводишь. Яаж байгаа өөр мөнгө байхгүй одоо юм жигтэй гэдэг юм. Да. Хятад босгоод байгаа ч тэрнээс ч Они в любой момент, и людям всем, ну сейчас пока у нас на телефонах же вот кошельки ставят. одоохондоо төрөвч байгаа шүү дээ утсан дээр. Сейчас в мире, в Америке и в Европе людям вводят чип вот сюда на руку, Америк, на правую Европод руку, хүмүүс дээр чип суугаад байна. или вот сюда на лоб. Техникийн тухайн дээр Есть только две точки у человека, хүний хоёр цэг байдаг нэ хүн хоёр цэг. где этот чип может работать, ну пока человек живет. Хүн амьдарч байгаа тэр чип нь ажиллах хоёрхан цэг байдаг нэ. Суулгаж авдаг. И чтобы, ну и все твои данные, все деньги будут у тебя на чипе. Тэгээ бүх мөнгө чи чип руу орж. Хин ихсэн шүү дээ бүр. Ихсэн дэлхийдээ. Да. И И если этот чип убрать у тебя, ну допустим, воришка украдет, вытащит, За чиний чипийг хулгайч аваад хулгайчлаа чи. голову тебе отрежет и Хулгайч вытащит его. үсэл авчлаа. Чип этот работать не будет. Тэр чип ажиллах аваад чиний мөнгө нэ. Потому что он только на твоей крови Яг тэр работает. чиний цусны тохиол ДНК тохиолж байсан. Да. И все твои данные только здесь. Бүх одоо мэдээлэл чинь тэр чип дотор байгаа. И никто не сможет ни покупать, ни продавать, если у тебя нет этого Тэр чипа. чип байхгүй бол та юу шүлдэж авч чадахгүй. Юу ч зарч чадахгүй. И об этом в Библии было написано еще 1000 и 1000 лет назад. Мянган жилийн өмнө Библиэлд үлдсэн байгаа юм шиг. О том, что это произойдет. Энэ бүхэн И мы сейчас живем в это интересное время. Одоо бид нар яг энэ эхлэлийн өмнө гэж амьдарч байна гэж энэ цаг үе. И придет антихрист, он захватит власть. Одоо удахгүй тэр нөхөр гарч ирнэ. Он разорвет потом этот договор. Тэгээд тэр хүн гарч ирээд тэр гэрээг уурч хаяад И во всем мире начнется Третья мировая война. ингээд дэлхийн 3 дугаар ангид аль байсан. И потом придет Иисус, Дараа нь Есүс ирээд и он уничтожит всех этих антихристов. тэгээд бусдыг бүгдийг устгаад ер нь бол ингээд тасалдахгүй И на земле наступит рай. Тэгээд дэлхийд дээр диван гарна гэж. Да. Но у нас сейчас есть время. Как сложно жить, да? Амьдрахад ямар хэцүү юм гэсэн. Очень Тэгээд интересно. хамгийн гол нь эндээс бид нар яаж ямар өөр юу гэж боддог вэ? Какой выход? Я что, сейчас Аваас заработаю? 8 жилийн баяж. Хямлтанд орохоос өмнө Потому что когда будет введен CBDC, тэгээд смотрите, 3 жил хийсэн шүү. важный момент. Важный момент, смотрите, когда они введут вот это во всем мире, они отменят все деньги и все криптовалюты. Одоо тэд нар ингээд нөгөө тэд нар чинь нөгөө нэг энэ бүхний хэлсэн шүү дээ. Coin шиг байхгүй. Все отменят. Би хүн хийж байгаа. Тэгэхээр 300 өгөхгүй юм. Тэр 300-аар ч бол. И возьмут под контроль всех. Тэгээ бүгдийг хийж хэлсэн. И если ты не поставишь себе этот чип, Тэр чипийг тавьбал тебя убьют или посадят в тюрьму. Но если ты введешь этот чип, хэрвээ тэр чипийг суулгах гэдэг юм бол ты пойдешь в ад. таач юу болно гэдэг. Смотрите, есть ад и есть рай. Но это, конечно, не сфера обучения. Есть ад, есть рай. Хүмүүс ч үхээр хашаачдаг. Я 4 раза пережил клиническую смерть. Би 4 удаа клиникийн үхлийг давж чадсан юм. 2 раза был я в реанимации Склифосовского. 2 удаа би Смирновский одоо реанимацид байсан. Но это были 90-е годы. 90 оны зах зээл үед.
У вас, наверное, тоже был, да, беспредел полный. Кто постарше, не знает, да? У нас были бандитские тогда времена. Дикий Запад был. И я один делал бизнес в Москве. И воевал с мафиями. Вот. Ер нь бол яг мал аж ахуй алхахтэй үйл хөдлөхөд авах зүгээрээ өөр яах шиг байгаа. Тэгээд коллеж болохгүй байх. Поэтому сейчас у вас крутое время. Одоо та яг ийм бүр нэг би боломж байна гэж. Возможность Боломж заработать. мөнгөтэй болох боломжтой. И вот мы идем вот на 3-5 лет. Урмаас на скорость. томчилж шүү дээ. Потому что через 3 года, 3 жилийн дараа вот сейчас есть некоторые люди ко мне подходили, показывали свои кабинеты. 3 жил одоо надад нэг хүмүүс ирээд Они не ставили на стейкинг криптовалюты. Бид нар болохоор стейкингд тавих хүмүүс. Свой токен DeFi. Одоо сайн надад ирэх хүмүүс ирж. И они его забирали каждый день аккаунт үзүүлээд стейкингд тавих хүмүүсийг харлаа и гэж. продавали его за копейки. Бид нар хамгийн хамсалтай өдөр болгон мөнгө баг гаргаад тэмхэн зараад мөнгө ингэж идэж угаад болсон байна. Они продали уже несколько тысяч токенов DeFi Хэдэн мянган токен зарсан боллоо. за $100. $100 зарсан болж тамхи байх. Сейчас у них это было бы несколько тысяч Одоо долларов. тэр хүмүүс зүгээр өнөөдөр их стресс бол хэдэн мянган доллар яддаг байлаа. Үнэн үү? 20 жилээр зарсан хүмүүс байгаа дээ. А через 3-5 лет 3-5 жилийн дараа токен DeFi будет стоить $1000. нэг шиг бифай $1000 болно. У тебя этих токенов будет там десятки тысяч. Та 10,000 токентэй байлаа гэж бодъё бифай. Ты будешь миллионером. Та зүгээр доллар зинтаа. Тогда продавай их. Тэр үед зарж болох. Это никак не повлияет на цену. Зарчих. Яа гэж зарчих. Потому что миллиардный рынок будет. Яагаад гэвэл та 1000 шиг юм уу 10,000 шиг токен $1000 зардаг. Тэр их дэлхийн глобализсан бифай гэж байгаа хүмүүс дэлхийд байхад Вот эдний смотрите. 10,000 шиг токен зарж юм. На CoinMarketCap. За coin market cap дээр Вот мы сейчас поисковик вводим токен наш DeFi. за одоо бүгдээ бифай хай. Он вот так пишется. WFI. Не как компания называется VFI, да? Ингэж хайж удаа бифай. Потому что некоторые берут и путают, и они пишут в поисковике, они вот так вот пишут сюда. Бифай гэж бичээд гинэ. Они сюда добавляют букву Е. Гэж хэлсэн. Да, букву Е. Инкер бифай гарчихсан. И видите, это другой токен. Энэ өөр токен. А вот. Энэ араа дахиад бифай байна уу юу? Энийг андуураад гаргаад ирв. Это вообще непонятный токен. Энэ юу токен бүү бид. Это какой-то мошенник придумал. Энэ магадгүй төгсч гарчихсан байж болно. И люди, которые не понимают, Ойлгохгүй хүмүүс андуураад гарчдаг. они забивают в поисковик вот это слово, Энийг хийгээд находят вот этот VFI, энэ бифай гаргаж ирээд и вот тут приходил один дебил молодой. нэг залуу дибил гарч ирсэн шүү дээ санаж байна нэг. И он говорит, ваш токен ничего не стоит. Энийг гаргаж ирсэн танаа токен чи Он юу вот, ч наверное, вот этот токен байна. смотрел. Понимаете? За сууч гэж. Наш токен, вот. За ер нь бол манай токен Вот его сейчас капитализация $68 миллионов. 68 сая долларын юу нийт ирж байна. В сутки торгуется на $4 миллиона. Өдөрт 4 сая долларын эргэлттэй өдөрт. А это, вы видите, всего лишь там $2500. Өдөрт 2,000 доллар эргэлттэй авсан. И он вот этот, наверное, смотрел. Тэр залуу тэрийг хасан багтаа гэж. Я ему говорю, хочешь сейчас, прямо сейчас я тебе куплю или продам на бирже этот Би бүр токен. хэлсэн шүү дээ тэр залуу. Би яг одоо чамтай зараад аваад үзүүлье. Он торгуется на 2 централизованных биржах. Bify 2 том биржэд борлуулдаг ажил. Это Bitmart Bitmart, и BingX. BingX. Bitmart, она входит в топ, есть рейтинги бирж. Ер нь одоо нөгөө биржүүдийн хоорондын рейтинг гэж байдаг нэ. Допустим, Binance, Binance. Bitmart, это тир-1 биржи. Тэр 1 бирж гэдэг То есть это нэ. топовые биржи. Топ тэр 1. BingX, он входит в топ-2, это тир-2 биржа. BingX топ 2-оор ордог нэ. Тэр бирж. Bitmart, это биржа тир-3. Bitmart тир 3-оор ордог нэ. То есть там очень мало торгов происходит. Тэр аюу бага борлуулалт ордог гэсэн үг байхгүй юу?
И почему мы вышли только на такие биржи Тир 2 и Тир 3? Тир 2, Тир 3 руу орсон бэ гэхээр Когда, вот Максим рассказывал, когда они пошли на биржу Максим договариваться, ярьсан нэ биржтэй очиж гэрээ хийж биржа сказала, сколько вы там миллиардов токенов выкинете на биржу. биржисээ та нар хэдэн зуун тэрбум токен бирж руу оруулах гэж асуусан. Потому что всех этих токенов там миллиардами. Тэр токенууд бол тэр бирж дээр бол хэдэн тэрбумаар байдаг. Они говорят, у нас нету токенов. Тэгсэн чинь Они у комьюнити. Максим хэлсэн манай токен байхгүй. Люди майнят их. Хүмүүс олборч байгаа. Люди майнят, мы майним с вами. Манай байхгүй гэсэн. Мы всего лишь для бирж отделили 10 миллионов Бид токенов. зөвхөн бирж орохын тулд 10 сая токен тусгай гаргасан. Бус нь бүгд олборч байгаа. Биржи сказали, нам это не интересно. Тэгсэн чинь биржүүд ой. Они вообще даже не могли понять, как так. Яагаад ийм систем байдгийг ойлгохгүй байсан учраас бид нар бид сонирхолтой биш байна гэсэн. Потому что когда токен выпускают на биржу, их там сотни миллионов Яагаад выпускают. тэр токен чинь бирж руу ороход тухайн токен бэлэн хэдэн сая 100 саягаар байж байгаа юм. И они говорят, мы специально вышли вот на такие биржи, ну просто чтобы были какие-то торги, чтобы народ был спокоен. Яагаад гэвэл бид нар нөгөө алтумын 50 байхад бол заавал бирж руу орох хэрэгтэй. Уул нь шаардлагатай шүү. Гэхдээ яг бид нар бирж руу орсон. Тэгээд зүгээр л хүмүүс тэрийг батлах гэж орсон гэж байгаа байхгүй бирж руу. Что такое централизованные биржи? Централизованный төрөлсөн бирж гэдэг нь Они прежде чем выпустить токен какой-то на биржу, ямар нэгэн токеныг бирж руу оруулах өмнө они изучают все юридические документы. бүх бичиг баримтууд судалдаг гэж байна. И если все это легально, Тэр бичиг баримтууд нь аль биесних байв. они разрешают торговать на Тухайн бирже. бирж руу орохыг зөвшөөрдөг. Чтобы вы понимали, Юу л ойлгож байгаа. наш токен легальный. Манай токенууд аль биесних шүү гэж байна. Есть децентрализованные биржи. За децентрализованный бирж гэж байна. Вы можете даже сами любой токен напечатать и выпустить туда. Тэр децентрализованный нь төрөлсөн бус бирж гэсэн үг байна. Юу? Тэр бирж руу та өөрийнхөө нэртэй койноо яг одоо бүх хараад тийшгээ оруулж байгаа. И вот этот молодой парень нам пришел, да я два токена на биржу выпустил. Тэгээд тэр залуухан надад би 2 токен өөрөө гаргаад бирж руу оруулж чадсаа гэж томроод байна. Я говорю, я тебе сейчас хоть 1000 выпущу. Би 1000 яваад чаддаг гэсэн. Понимаете? Да, то есть на децентрализованной бирже тебя никто не проверяет, ты сам написал смарт-контракт и что хочешь делать. Төрөлсөн бус бирж руу дуртай тэр нь өөрөө койн бүтээгээд оруулж өгдөг гэж хэлсэн байна. Да. И мы торгуемся на одной децентрализованной бирже и на кошельке. Вот Trust Wallet вы спокойно можете поменять токен DeFi. Нэг децентрализованный бирж руу орлоо. А также PancakeSwap. Тэгээ PancakeSwap руу орсон гэж. PancakeSwap это децентрализованная биржа криптобиржи Binance. Ер нь бол яг Binance-тай холбоотой бирж нэ. Pancake Binance. Да, и Trust Wallet кошелек это вот Trust биржа Wallet Binance. Binance-тай холбоотой. Децентрализованные. Төрөлсөн бус. Да. Поэтому, а вот CoinMarketCap это рейтинг всех монет. CoinMarketCap болохоор одоо анхнаас бид хичээлийг хийсэн шүү дээ. Бүх зоосны нөгөө рейтинг бүгд чагсаалт байна. И вот смотрите, весь рынок сейчас красный. Я же сейчас вот бабл этот показал вам, да? За ер нь бол бүх одоо өчигдөр хаангаас болоод одоо Все монеты упали. Бүх зоос уулсан. Минимум там на 5, 10, а то и 20%. 20%-аар унсан ч койн байгаа. У нас вчера он был $1, сегодня 99,85. Өчигдөр $1-аас өнөөдөр $90 болсон байна. То есть вот здесь даже вот он за один день подорожал на 2%. Нэг хоногийн дотор 2% өссөн байна. Он получается нэмээд отношение к биткоину, да? Да. Тэгэхээр чи биткоиноос бүх койнуудыг савлдаж биткоин унаа бүх тэгэхээр энэ ч болохоор биткоин хамаагүй байна. Вот за 10 месяцев с момента выхода нашего токена на биржу я увидел один момент. Би 10 сарын хугацаанд дүн шинжилгээ хийсэн байна. Манай токеныг бирж дээр оруулах 10 сарын хугацаанд би асар том дүн шинжилгээ хийгээд за эти 10 месяцев биткоин очень сильно проседал, он падал со 120 тысяч до 80 тысяч долларов. Биткоинууд энэ 10 сарын хугацаанд 120-80% гээд аюул унах То тустай есть, байна. представляете, 40 тысяч долларов ты мог потерять за один момент. Нэг өдрийн дотор та $40,000 алдах боломжтой биткоин дээрээс. Но ты их не теряешь, пока не продал.
тэрийг зараагүй тохиолдолд таалдахгүй тий. И те, кто умеет сидеть и ждать спокойно, холдеры, Хоолдрууд бол удаан хугацааны тулгчлаг байна. Үлээж пофигу. Я наоборот, когда он падает, покупаю. би эсрэгээр унах юм бол би авчдаг гэдэг. Хоолдор учраас. Да. И все криптовалюты тоже падают. Тэгэнгүүт биткойн унгууд бүх койн. Они все идут за биткоином. Яг биткойн яасан. Наш токен VeFi вообще никак не реагировал. Манай токен BitFi болохоор нэг 10 сарын хугацаанд судалгаа. Он наоборот рос, Ерөөсөө зөөлөн баг когда биткоин падал. биткойноос бол савлцсан нэг ч тохиолдол. Понимаете, да? Ойлгож байна тийм. Биткойноор холбоотой биш байхгүй юу? У нас вот как раз и сделали такую замкнутую систему, Бид нар тийм учраас хаалттай системийг гаргасан нэ. которая привязана к энергии. Энергитэй холбоотой ямар нэгэн том койноос хамааралгүй системийг бид гаргаж чадсан юм байна. И это программа лояльности, которая наш токен VeFi, когда все это заработает, он там десятки, сотни и тысячи долларов будет стоить. Тий, угаасаа энэ бүх систем нь экосистем ажиллаад эхлэж үе шатаагаад үе шатаар манай экосистем ажиллаж эхлэхээр биткойн манай койны ханшигын тухай. Мы первые в мире, кто сделали вот такую замкнутую систему. Яг тэр бид нар өөрсдөө бий даасан систем. Если бы BNB сделала такую систему, Хэрвээ BNB ийм систем байсан бол она не то что $1000, она бы сотни тысяч $1000 долларов. биш хэдэн зуун доллар биткойн хол авсан. BNB даан систем аа. Мы первые, кто вообще и Деобанк систему, и Нэг банк энергии. ахтагч нар, BitFi ахтагч нар ийм системийг дэлхийд гаргасан байхгүй юу? Арай өөр систем гаргаж байгаа То есть байхгүй юу? мы такие крутые инновации сделали, Бид нар асар одоо шийдэлтэй шинэлэг инновац гэсэн гэж. которые часть из них сейчас будет запущена в октябре месяце. Энэ 10 сар бол хувь тавилан шийдэх маш чухал сар. Яагаад гэх юм бол энэ 10 сар манай экосистемд эхнийх нь үе шатууд нь ажиллаж эхэллээ. Потом он появится на App Store, на Play Дараа нь Market. App Store руу ороод Play Market руу ороод гараад ирэнгүүт манай банкны аппликейшн маань Появятся депозиты, кредиты. тэгээд зээлийн үйлчлэгээ, хадгаламжийн үйлчлэгээ гараад ирэхэд И токен VeFi будет BitFi токен ямар Что конвертите? хамаарахгүйгээр өөрийнхөө амьдралаар өсөж явна гэж. Үнэн үү? криптоны все подключатся. Тэгээ бүх конч үеэ юу вэ гэж судалж эхэлнэ. И вы все пошли вот на этот срок от 2 до 5 лет. Та нар бүгд хувь тавилантайгаа илэрх хэрэгтэй шүү. 2-5 жилийн хугацаа гэж байгаа шүү гэж. И он к этому времени будет стоить несколько тысяч долларов. 2-5 жилийн дотор өнөөдрөөс хойш А ты намайнишь их несколько десятков тысяч. та нарын ахийг ажил олборлох олон шиг койд болох. Вот почему наши акции, когда ты сейчас на $1000 покупаешь, тебе там целых 170 тысяч долларов в акциях дают. Яагаад одоо жишээ манай банк бүр тань хувьцаа өргөж штэ. Одоо та $1000 авах гэж хэлсэн бол шууд $170,000-80,000 хувьцаа өргөж байгаа байхгүй юу? Одоо дараагийн өмнө шидэнд авч үнийн дүнд таарахаар одоо бол тэр маань бол үн цэнхүүж хаж олж тийм үнэтэй болно гэсэн үг байхгүй юу? Потому что капитализация нашего VeFi банка будет сотни миллиардов долларов. Яагаад гэвэл манай BitFi банкны эргэлт долларын эргэлт нь 100-аас сая тэрбум долларын эргэлттэй болно. Потому что все вот эти денежные переводы, они к нам перейдут. Яагаад гэвэл бүх дэлхийн мөнгө гуйлга манайх руу шилжиж эхэлнэ. У нас появится потом система оплаты QR-кодом. Удахгүй бид нар QR-аар төлбөр тоолгож ирсэн. Вы же платите, да, Та QR? нар QR-аар төлбөр төлбөртэй. Но вы этим QR можете только здесь, в Монголии, заплатить. Та нар Куберээ зөвхөн Монголд ашиглаж болно. Гадаадд Куберээ төлж. За границей вам придется свою карту Visa достать и ей платить. А гадаадд зөвхөн Visa карт, гадаадын Master Visa карт ашиглан зөв. Когда вот это все Максим рассказывал, Би Максим энийг ярьж байхад у меня было одно сомнение. би нэг юм дээр эргэлзсэн шүү гэж. Мы же становимся конкурентами Визе, Бид нар Visa картыг өрсөлдөж болж байгаа шүү. и они просто могут блокнуть систему Бидний системийг блокчуд. виза переводов. Бидний дайснаар гарч ирж штэ. Он сказал, а он несколько раз проговаривал, у нас будет потом оплата QR-кода. Тэгэхэд Максим яриад байсан бэ. Бид нар удахгүй QR кодоор төлбөр тоолгож болно гэж. И этот QR-код будет работать по всему миру. Дэлхийн даяар энэ QR код И ашиг. нам виза не нужна будет. Бид нар яг үндэ виза хэрэггүй нэг QR код. Мы станем круче визы. Бид нар визагаас илүү хүчрэх болно гэж. Вот почему мы подвинем на рынке Тийм Visa учраас Card, бид нар MasterCard, Western Одоо Union. төлбөр тооцооны хамгийн дээд дараагийн шат руу орсон байхгүй. Одоо бид ойлгох хэцүү болж 3-5 жилийн дараа энэ бол яг нэг бүх дэлхийн Многие банки мы подвинем. Многие банки маш подвинем. олон банкуд ч гэсэн хэцүү. Потому что когда люди поймут, Хүмүүс ойлгож тэр хүмүүс
Что у нас депозит дают 18% доллара. Манайх долларын хадгаламж 18%. Вы же будете продавать эти депозиты. Тийм шүү. Тийм үү та нар бодлоо та нар тийм ярьж гэж. Вы будете говорить людям про эти кредиты. Та нар хүмүүс ярьж шүү. За энэ дараа энэ Bitfineer ингээ мөнгө байшуулахад жилийн 18% Что они будут делать? Хүмүүс яг Умные люди. ухаантай хүмүүс яг. Они будут забирать, зачем ему в банке там под 3%? Ой, үгүй тоолоо гадахгүй 18% гэдэг ямар ч тэрэггүй ойлгомжтой үү? И он их не может там 3 года забрать. 3 жил авчлахгүй мөнгө. Или кто-то детям откладывает. Хүмүүстэй зориулаад хэдэн жилээр Да тасдаг. уже сам работает. Хүнд алдчихсан үү? Потому что здесь застраховано крупнейшей страховой компанией Fire Blocks Манай Sales гол Bank. хамгийн том одоо нөгөө даатгалын компани Fire гэдэг компаниар манай даатгалсан хүмүүс. Бүх мөнгө даатгалсан баггүй. Банк тэр чигээр. Наш банк надежнее, чем все вместе взятые банки Манай из банк Анатолии. манай банк Монголын бүх банкыг хэлүүлээд манай банк хамгийн найртай. И ты сейчас стал захиралом этого банка. Хай банкны захирал болсон байна гэж. Начни строить. Одоо өөрөө банкыг ажлууд хөгжүүл. Начни строить свою свой банковский филиал. свою Өөрөө сеть. банкны салбараа маш гоё хөгжүүлж эхэлсэн. Есть такое хорошее выражение, Москва не сразу строилась. Нэг гоё үг гэдэг чинь Москва шууд Москва болов гэж. Москва хацгай баригдсан гэж байгаа байхгүй юу? Ну вот если вы дом начинаете строить, ну он же мгновенно не вырастет. Та байшин баригдвал шууд нэг өдрөөр байшин барьж чадахгүй шүү дээ. Вначале роешь котлован, Эхлээд зөөрэй бэлтэн. фундамент заливаешь. Фундаментаа тутах нь Вот котлован был вырыт у нас год назад. жилийн өмнө зөөрэй байлаа. Сейчас только фундамент Дараа жил залили. фундаментаа тутахлаа. И наш токен стоит уже $1. Одоо бид нар жилийн өмнө зөөрэй тавьсан. Одоо бид нар фундаментаа $1 болсон байна. Мы еще даже первый этаж не Нэг построили. давхраа бариагаа бид нар. Но он уже $1 Тэгэл стоит. $1 болсон байна. Сейчас вот этот первый этаж будет вот это фиатные деньги. Одоо бэлэн мөнгө манай банкаар бүлгээ гэдгээр Фиатные деньги. өссөн Переводы вот эти. Одоо гуйлгнууд их шүү дээ мөнгө гуйлгнууд. Там Өссөн өссөн. второй этаж выйдет App Store и Play Market. Хоёр дахь давхан баригдахаар App Store-оор орлоо. Третий этаж выйдут депозиты. Гурав дахь үе шатрын одоо зээл хадгаламжийн үйлчлэл. Четвертый этаж выйдут кредиты. Дөрөв дахь давхан баригдахад зээлийн үйлчлэл гарна. А когда дом строится, Тэгээ байшин баригдлаа. когда уже там построено, допустим, 4 этажа, Дөрөв давхар баригдлаа. цена же квартир подорожала. Тэгэнгүүт дөрөв давхар баригдсан барилгач арай үнэ өсдөгөө. Так же. Тийм байдаг үстэй. Суурлаас нь авах баригдсан барилга авах гэж газар гэж байдаг үстэй. Ялгаатай. Так же. Үнэ үү? Точно так же. Яг и сегодня. тэрнтэй адилхан дэлхийн эдийн засгийн хууль, зах зээлийн өсөлтөөрийн хууль И будет вот так этаж за этажом давхар строиться. давхараараа манай хүн өснө. Капитализация будет больше и Яагаад больше. тэр эргэлт нь өснө гэсэн үг вэ? Все больше и больше людей будут заходить. Дээрээс нь эргэлт чинь өснө гэсэн үг. Все больше и денег будет становиться. Тэгэхээр баш их хэмжээний мөнгө эргэлтэх учраас И если ты хороший захирал, та сайн захирал авах юм бол ты построил большую сеть, та том салбараа өргөжүүлсэн бол они все тратят свои деньги, тэр хүмүүс мөнгө өрлөө, берут кредиты, зээл авлаа, депозиты, хадгалам хийх, переводы, шилжүүлэг хийлээ. любой банковской операции. Ямар ч банкны үйлчлэгийг авахад А 50% 50% шимтгэлийн 50% банк хэд дает ажуулаад хорошим захиралам. сайн захирлууд 50% өгж байгаа гэсэн үг байна. Вот почему ты станешь Тийм миллионером. учраас та долларын сайд Вот байна. почему токен DeFi Яагаад вырастет. Bitcoin өснө гэдэг бол энэ баталгаан байна. Понимание приходит. Одоо ойлгож хэлж байна уу? Это не какой-то там шиткоин, в который вы раньше заходили, дело сомнанули. Та нарын өмнө орж дөрөвдүүлсэн coin биш шүү гэж юм байна. Таких токенов миллионы. Дэлхийд сая байна ийм системтэй тэр лоурис компани. Они говорят, у нас самые лучшие трейдеры, Бид тэр компани гэдэг у манай нас искусственный интеллект. химэл аюул ухаантай шилдэг арилжаач таны мөнгийг арилжаад Только деньги внеси. чи мөнгөө байршил гэдэг Мы тебе будем 30% каждый месяц. Үнэн. И люди продают квартиры, Хүмүүс байраа машины. машина Всё, зарах что есть. бүх хэлжүүлэлтээ И маань думают, я за 3 месяца стану Тэгэхээр миллионером. 3 сард би мөнгө өсгөх юм ингээ мөнгө ичдэг. А тебе же нужно ждать 3 года. Гэтэл энэ чинь энэ банк гэж Какие 3 года? 3 жилийн дараа би томрно гэж юу гэж И они бегут туда. Тэгээд ихэнх хүмүүс 3 жилиг цомхоо 3 сарын дараа томрох гэдэг тийшээ нөгөө Поэтому бедные люди теряют деньги. тэгээд мөнгө
Они не умеют ждать. Яагаад гэхээр хизээж хүлээж чаддаг хүмүүс баяждаг нэ. Если ты умеешь ждать, Та хүлээж чаддаг бол вот дом же когда строится, байшин бид нар байхад яах вэ? а когда котлован только вырыли, Суурин тавилаа ухлаа. квартиры где-то, ну, стоимость квартиры где-то 30-50% стоит дешевле. Суурин дээр байгаа хотхны байрыг хулгаж байгаа 30-50% хулгаа онцгой. Квадратный метр. Метр квадрат Потому что нужно ждать 3-5 лет, пока дом построят. байшин барьж бараг 3 жил үлдээ. Так же? Үнэн. Кто знает? Мэдж байгаа шүү дээ Кто байшин. недвижимостью занимается? знаю. У ваши квартиры подорожали же? Одоо танаа усад байр метр квадрат өссөн үү гэж? Өссөн шүү дээ. Уучлаарай. Да. Прошло же вот столько лет, 3-5 жил найз өссөн тийм сүүлийн 3-5 жил. но бедные люди не умеют ждать. Тийм учраас ядуу сэтгэлгээ гэдэг маань болохоор ядуу хүмүүс юугаараа нийтлэг өдрөөр хүлээж чаддаггүй. Они хотят за несколько месяцев, за 3-4 месяца стать Гурван богатыми. самтд доолдон сэдэн мохот арчдаг. Поэтому они идут в пирамиды. Тийм учраас тэд зориулсан Поэтому они теряют деньги. тэд зориулаад байгаа компаниуд нь мөнгөний авахаас олждаг. Яг тэр үгийг тэр хүслийн бий гэж. Только там, где есть полезность токена. Ганцхан токен ямар үсгүй бол тэр токен өөрийн гэсэн зорилготой Только там, где есть специальная экосистема и продукты. ямар компани дээр ажиллах вэ? Бол экосистемтэй бүтээгдэхүүнтэй компани ажиллах хэрэгтэй. Только эти токены, они будут иметь ценность. Тэр токенууд үнцэнтэй байна гэж. Вот здесь. А вот уже $1 стал DeFi. Как его закрыть? Инфай маник доо болчихлээ гэж. Нэгэж бариад байгаа шүү манай шүү дээ. Нэг бариад нэг ирээс Маш өөр юм гэсэн. нэг дaalдаг. И вот здесь вот смотрите, holders, да? Хоолдор. Здесь показаны все кошельки. Бүх төрөлтөд байгаа. Вы даже можете найти здесь свой. Өөрийнхөө хааж байгаа. Если у тебя есть на Trust Wallet, либо на каком-то стороннем Раз хааж кошельке, байгаа ямар нэгэн төрөлчтэй. либо ты вводил DeFi токен. Инфай байвал тэр чинь гарч ирнэ. Вот здесь самые богатые люди, кто больше всех держит Хамгийн баячууд байгаа гэдэг. токенов на своих кошельках. Хамгийн одоо баян хүмүүс токен төрүүлж байгаа. Одоо кто у нас? Не знаю. Вот, не, смотрите, вот отсюда идет как раз и у нас же не в чистом виде майнинг. Аа. Одоо манай олборлолт маань нэг зүйлийг анхаарал гэнэ. Манай олборлолт хийж байгаа зүг үү? У нас идет алгоритмическое распределение токенов. Олборлолт чи өөр алгоритмаар дамжигдаж хүмүүст хуваарлаж байгаа. И вот отсюда выходят всем нам токены. Энэ аккаунтнаас бидний бүх олборлолт гэнэ. И этот смарт-контракт, Энэ смарт контракт байна. его невозможно изменить. Энийг өөрчлөх боломжгүй байхгүй систем. Поэтому он называется как умный контракт, Энэ смарт-контракт. контракт гэрээсэн. Компания на это, вернее, банк получил на это лицензию в Дубае. Энэний лицензийг энэ аккаунт лицензийг Дубайд авсан. На это распределение токенов. Энэ болохоор токеныг одоо Что хуваарлаж токенов будет только 1 миллиард, что их больше не будет. нэг токен чинь нэг тэрбум байна зү. Что банк полностью отказывается от владениями этих токенов. Банк ч өөрөө бүх токеныг одоо өөр төр барь төлөвлөхээс татгалзаж бидний гартайх нь. Они им не принадлежат. Тэдний банкны биш бидний эзэмшлэх байна. Они их только на кошельки распределяют. Бид нар энэ чинь манай банкны нас гэсэн үг юм байна. То Бидний есть у вас же в телефоне вот эти колесики крутятся, майнинг же идет. Тэнгод одоо та нарын олборлолт дээ шүү дээ. Олборлолт. Им же надо откуда-то приходить. Тэр чинь ямар нэгэн газраас ирэх хэрэгтэй шүү дээ зөв үү? То есть наш банк не затрачивает как на добычу биткоина, не нужно ставить компьютеры, платить за электроэнергию, за все это оборудование. Электрон энергитэй ирчим хүч зарцуулах шаардлага болж байгаа байхгүй юу? Это же все, ну как бы не экологично. Тэр чинь экологи бодол тийм Нарушается экология, затрачивается огромное количество электроэнергии. ирчим хүчийг зарцуулдаг гэж. Потому что вот эти майнинговые машины, они когда добывают биткоин, они затрачивают большое количество электроэнергии и выделяют большое количество тепла. Ер нь бол яг майнингийн одоо тэр ирчим хүчийг зарцуулах биткойныг олоход маш их хэмжээний дулааныг ялгуулдаг гэнэ. В некоторых странах запретили майнить биткоин. Зарим улс орнууд биткойныг олборлохыг хуулиар хөндлөсөн Из-за байна. этого нарушается экология. Яг тэр байгаль хон нөлөөтэй байна гэж.
глобальное потепление происходит. Яагаад гэхээр биткойн олбосноос хойш дулаар л дэлхийн дулаар хийсэн юм илүү. У нас это ничего не надо. Одоо бид нар манай хот юу ч юм. Он с вот этого кошелька там всем распределяется. Эндрүүгээс бүх хүмүүс рүү дамжуулж байгаа гэсэн. Манай И некоторые криптоны, которые не понимают. зарим нөгөө юмыг ойлгохгүй coin ч Они говорят, о, компания владеет всеми монетами. оо компани ч бүх зоосыг эзэмшдэг юм биш. Они в любой момент могут поменять. Бид нар тусгай үедээ шууд бүх юмаа шилжүүлж. Либо когда цена поднимется, продать все это. Бүх өмнөөс ч юм бол энэ бүхнийг зарчж болно гэж хэлдэг. Либо напечатать новые. Шинийг тэр бүтээч болно гэж. Мы получили лицензию Бид нар лицензээ авсан шүү. в Дубае. Дубай. Дубай, если вы понимаете, это очень жесткая страна. Дубай бол хууль нь бас чанга шүү гэж. Если ты там нарушишь закон, Та хуулийн зөрчих юм бол если там украдешь, тебе руку отрубят. магадгүй хулгай явах гарч ирж. Если что-то нарушишь, тебя в тюрьму посадят. Тийм ямар нэгэн хууль зөрчил шууд шорондоо асуудал биш Дубайд бол. У меня мой старший брат, он летчик. Миний нөгөө нэг ах маань төрсөн одоо ах маань болохгүй юу? Нисгэгч. И он работал там в какой-то компании в Дубае. Дубайд нэг компанид ажиллаж байгаа. Там какие-то казахи его наняли. Тэгээ казакууд тэр хүнийг ажилласан юм миний ах. Они такие хитроватые. Жохон залтай казакууд байсан гэж. Он там отработал контракт полгода. Тэгээд миний ах маань 6 сарын хугацаанд тасалгүй. Много долларов заработал. Гэрээгээр ажиллагээд Да, там, я не знаю, ему там 10 тысяч долларов, что ли, платили. Вот. Он заработал много долларов, тэгээ мөнгө зөндөө мөнгө авсан гэж. и они не хотели ему платить. Гэтэл цалингийн нөгөө нь уул авах хэрэгтэй юм байна. Контракт нь гэрээнд И там ему мозги парили. тэгээд тэр хүн цалингийн өгөхгүй худлаа яриад гэсэн гэж. Несколько месяцев. Хэдэн сар худлаа гэсэн гэж. Он потом приехал в Дубай, Тэгээд тэр залуу Дубайд ирээд взял телефон, уцаа бариад говорит, я сейчас вызываю полицию. шууд хийсэн. За би яг одоо цагдаад бодлоо. Они сразу ему заплатили деньги. Шууд 1 минутын дараа мөнгө өгсөн. Мгновенно. Шууд хууль ажилтдаг болохгүй юу? Потому что если там не заплатишь деньги работнику, Ялангуяа Дубайд ажил хийсэн хүний ажилтнаа посадят. цалин өгөхгүй бол В тюрьму посадят. шууд шорондоо. Если нарушит смарт-контракт, Одоо энэ гэрээ зөрчих штэ. Рива Коллинза и Халеда Сулеймана и Рив всех там Коллинз, Максима посадят в Хажаа тюрьму. Сулейман, Максим гурав шууд шорно. Они что, идиоты? Тэр гурав тэнэгүү. Они что, дебилы? Би л үү. Они миллиарды имеют. Тэр угаасаа би амар баян. Они создали систему, с помощью которой весь мир захватят. Удахгүй дэлхийн эзлэх системийг бүтээчээ. И сделают богатыми не только себя, но и всех Угаасаа нас. өөрсдөө баян штэ бид чинь зөв үү? Тэгээд бидний баяжуулах гэдэг систем бүтээчээ. Зачем ему нарушать смарт-контракт? Тэр яаж смарт контрактыг зөрчих шаардлага байна? Это вот люди, которые, ну как, знаете, есть такая поговорка вот у нас, не суди человека по самому себе. Хүнийг хүмүүс ингэдэг нэ. Хүнийг өөрчлөлтөд хүнжи гэж. То есть, ну если он мошенник, Тэр лөөрч юм бол он думает, что все мошенники. одоо хүн өөрөө лөөрч байхаараа И кто вот так думает, они сами обманщики, мошенники. ер нь бол штэ ихтэй ингээд сөрөг юм байна. Вот этот, который там 2 токена создал, который эти 2 токена пришел здесь, создал там. Тэр нөгөө 2 токен гарч. Ну для чего он их создал? Тэр яахаш 2 токен? Обманывать Хүмүүсийг лөөрч гэж. Вот и все. Тийм байна гэсэн. Поэтому он говорит, о, они там так сделают, сяк сделают. Тэгээд та нар ингэ хэлээд. Плюс помимо этого мы получили, вернее, мы прошли аудит За ингээд бид нар саяхан аудит орсон. Манайхаар аудит орлоо манайхаа. от аудиторской немецкой компании. Германы компаниас аудит. Она называется Solidproof. Solid Proof компанид аудит шалгалт болсон. Я вам даже здесь, так, можно даже его открыть, короче. Да. Если хотите, я Кристине отправлю, она в чаты раскидает, чтобы у вас было понимание. Аудит. Да, это сторонние, ну, знаете, да, что такое аудит? Юу н аудит гэж мэдэн штэ. То есть проверяет, да, на легальность. Тэр компани хүнлэнгийн компани баггүй юу? Юу нь бол тэрний Да. хүнлэн байгаа. Тийм аудит компани. И вот сейчас, ну вот мы, получается, так, сейчас сидим. зах зээл дээр байгаа биткойн 99% 20 оюун дээр аккаунт дээр байсан юм. Наадмын
Зачем что-то цифровая рисует, аккаунт берем. Коины. Эдит койнисууд манай койн уу? Манай. Иргэж байгаа койн. За бид нэр- Wi-Fi. Коины же есть? В общем, Привалил. знаете, неплохой рынок, коли Иргэсэн ухаалт иргэ яг нэг эзэмшиж төлөвсөн нэг газар байгаа байхгүй юу? Энэ болохоор нөгөө нэг Агентмаар байгаа гоё койн. гэж байгаа. Иргэжтэнд одоо зах зээл дээр гарсан байгаа шүү дээ. Холбоотой Баатай. иргэж дээр зарагдаж байгаа. Тэр койны 99% нь 20-ын томны гарч байгаа гэдэг. Тэр үнэ. Вот он нас спрашивает насчет вот если майнус коин сейчас на рынке. Да. На рынке продается вот айтокен на 899 только на аптекам. Это правда или нет? Вот здесь вы можете все посмотреть. Тайны бит тайны jual. Здесь в основном нашим токенам здесь в основном токеном торгуют трейдеры. За одоо наш токен. Да. За манай токеныг болохоор одоо дээд рүү зарж одоо дээд рүү зарж одоо бодлож авч байгаа. Либо те, кто майнит, вот из вас майнит биткоины, ой, токены VeFi, За DeFi токеныг одоо холбож байгаа хүмүүс шүү дээ. вот здесь есть люди, которые ко мне подходили, и они продавали на протяжении этого года свои токены VeFi. За тэгвэл жилийн хугацаанд одоо токеноо зарж байгаа авч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Одоо холбосон токен байгаа шүү Они дээ. выводят сюда свой токен VeFi, За тэгвэл одоо жишээлбэл зах зээл дээр одоо трейд дээр продают его за USDT, За USDT-гээр зарлаа. потом выводят их на биржу Binance, За тэгвэл тэр USDT Binance дээр зарна шүү дээ. и эти USDT на бирже Binance через P2P площадку на свой там Ханбанк, Голомтобанк За отправляют. тэгвэл тэр одоо USDT-гээр бэлэн мөнгө болоод таам олон банкад авсаж байгаа. То есть это целая такая процедура. За энэ болохоор маш олон одоо Сейчас будет включена функция, за одоогоор манайд когда тебе эти токены DeFi не надо больше никуда отправлять. за тэгвэл токеноо заавал одоо тий USDT болгоод их шаардлага Ты их болгох можешь мгновенно за USDT поменять прямо здесь, тэгвэл application Кошельке. USDT болгож болно гэж. либо даже этим токеном DeFi просто заплатить там за мясо, за хлеб, за чай. Токенороо бас тий нөгөө карт ашиглаж юм хийж болно. Он спрашивал насчет, что видите, он только ваш человек, где на своих токенах, ваш на рынке есть, Но это трейдеры играют. За тэгвэл яг хоёр гэсэн шүү дээ. Пока еще очень мало трейдеров включилось в процесс. аккаунт болохоор одоо DeFi токеныг ерөнхийдөө ингээд худалдаа ажиллаж байгаа гэж байна. Тэр нь болохоор шийд рүү нэ. А? Шийд рүү. Тэр нь болохоор DeFi токеныг одоо шийдвэрлэх одоо зармаар байгаа шүү дээ. Тэр хүмүүс ч болохоор энэ токеныг илүү үнэтэй болно гэж тооцоололтоо худалдаж аваад зарим хүмүүс нь болохоор жоохон үнэтэй авах гэсэн тийм санал өгж байгаа шүү дээ. Тэгмэд хэрэг бүх юм зарчаа гинэ. Тийм болохоор одоо жишээлбэл одоо бид нар болохоор тийм токен байхгүй шүү дээ. Зарчаараа нэг хоёр энэ хүмүүс одоо тэр 20 аккаунт болохоор янз бүрийн хүмүүс байгаа трейд хийдэг. Одоо худалдаа хийдэг. Койныг худалдаа хийдэг. Тэгмэд манай койныг өснө гэж тооцоолоод жишээлбэл худалдаж авч байгаа. Тийм. Тэр л ойлгох болох юм байна. Тэрнээс биш одоо энэ компаниас зөвхөн 20 гаруйтай одоо койныг айлаараа зараад байгаа бол байхгүй. Энэ чинь болохоор худалдаа хийж байгаа одоо энэ чинь адилхан л койн гэсэн үг шүү дээ. Тийм болохоор тэрнээс ашиг авч байгаа бас одоо тэрнээс худалдаж авч байгаа зарж байгаа хүмүүс байгаа. Ерөнхийдөө трейдерүүд одоо 99% нь болохоор одоо үнийн өсөлтийг хүлээгээд худалдаж авсан байгаа гэж ойлгох юм байна. Некоторые трейдеры, они как бы анализируют какой-нибудь токен и выбирают только один токен и на нем торгуют. Тэгвэл зарим одоо трейд хийдэг хүмүүс маань одоо койныг зах зээл дээр хэлдэг хүмүүс маань за энэ койн бол өсөх юм байна гэдэг нэг койныг бадж аваад ерөөдөө тэ худалдаа аваад тэгээд тэр койныг өсөлтийг хүлээж идэг. Ему для этого не нужно отслеживать весь рынок. Тэгвэл тэр хүн болохоор заавал бүх койныг талаар мэддэг баггүй. Он только изучает этот токен, Мэдж байгаа тохиолдолд тэрний өсөлтийг уншилээд мөнгө хийдэг. и он понимает его уже, как он работает, Тэгвэл тэр койныг яаж өсөхийг одоо ойлгосон байгаа. и он даже чисто интуитивно может
зарабатывать на этом деньги. Тэнгууд одоо жишээлбэл манайх одоо 14 онд $1 болж байгаа шүү дээ. Тэрнээс өмнө 60 цент байсан те. Анх ихэд санаж байгаа байна. Тэнгууд за энэ коин гэсэн нэг жишээлбэл $100,000 болж аваад 40% ашигlaгээд гарч болж байгаа. Я тоже занимался трейдингом. Тэр болохоор яг өөрийнхөө мэдрэмжээрээ бэлтгэрээд яг тийм ашиг хийж авч байна. Я тоже занимался трейдингом. Би яг энэгээр ингэж ашиг хийгээд И я не торговал всеми валютами. гэхдээ би маш олон те төлөвлөрийн коиноор ашиглаж Я на Форексе торговал. би бол форекстээр ажиллаж байсан. И я выбрал там серебро, За би тэрнээр мөнгөний арилжаа, нефть. газрын тосны арилжаа. И вот только вот этими двумя Би торговал. одоо яг тэрнээр те яг энэ хоёроос ашиг. Я понимал, как они работают. Яагаад гэвэл би тэрний талаар яаж өсөлт уналтыг мэдэж чаддаг байсан. Потом у меня есть кошелек такой, фантом. За над дээр фантом гэдэг төрөвч үүдэг байсан захин. И есть там один такой токен, мемкоин. За мемкоин гэдэг тэрний нэг токен байдаг. Он называется ЦУКа. Цука гэдэг нэртэй. Да. Меня туда там завели, я им просто поверил тупо, короче. И он упал. За тэр цукад хүмүүс надад санал болгон за би өсгий маань гэдэг болчих аваад гэсэн чинь унцсан гинэ. И я там потерял достаточно хорошую сумму денег. За ихэд би тэрнээс маш их мөнгө авцсан гэж. Унсан гэдэг. И что я сделал? За би юу хийсэн бэ? Я начал анализировать. За би тэгээд түн шинжилгээ хийсэн гэж. И я научился на нем трейдить. Тэгвэл би тэрнээр тэр одоо алдснаас алдаагаа хараад ерөөдөө арилжаа яаж хийх вэ судалж. Я потом там с 2 салан, это $200. За хоёр салаан буюу $200 үнэтэй салаан гэдэг одоо Она на салане торгуется. Тэгвэл тэр салаан дээр ингээд арилжаа. Я за 4 месяца сделал 20 салан. Тэгвэл Facebook да. За хоёр салаан одоо $200 байсан. Тэгэхэд би 4 сарын дотор тэр хоёроо 220 бац бай. Да, 20 салан. 10 хүү үзүүлж авцсан гэж. То есть, когда дорого я продавал, Тэгвэл жоохон үнэн өсөнгөд Когда она подала, я покупал. аваад яг тэрнээр яг нэг тоглолт хийсэн. Я так трейдил. Аа так трейдил. Тэгээд трейдинг хийсэн юм ажиллаж байгаа. И сейчас пока мало трейдеров, про токен DeFi еще очень мало За юм бол информации. манай одоо токеныг одоо ажиллаж хийж байгаа ажиллаж маш бага. Яг л DeFi токен яг зах зээл дээр хэмжиж чадаагүй. Яг Только фундамент залили. Тэгвэл ерөнхийдөө одоо бид нэр сүүрээ маш зүг байсан юм. Еще никакой рекламы не было. Ямар ч реклам байхгүй, сурчлага Никто байхгүй. еще не знает про этот токен. Яг энэ токеныг маш цөөх хүмүүс мэддэг байгаа. Яг л энэ ажиллаж хүмүүс. Наш банк только пока вот только начинает там крипто ввел. Тэгвэл одоо манай банк дөрвөж одоо захин мөнгө орж ирж байгаа тийм. И когда все вот эти функции заработают, Одоо манай бүх үйлчлэгээр бүрэн ажиллаж ирэх юм бол тогда этих трейдеров там будет видимо-невидимо. Тэгвэл одоо энэ арилжаа гэдэг 20 мөнгө байвал тэр чинь бүр 200, 300 мянга тийм болох юм. Яагаад тэгэхээр тэр хүмүүс одоо яг IQ гэж байгаа шүү дээ. Тэр хүмүүс IQ-ийг мэдэх байхгүй шүү дээ. Яаж олж байгаа юм? Тэгэхээр зах зээл үзэх байгаа энэ угаасаа токен ингээд ашиглаж байгаа юм гэж бодлаа. Тэгвэл үсгий байлаад ах юм байна. Одоо энэ IQ-гаа хийж байгаа хүмүүс шүү дээ. Одоо бизнес үү шүү дээ. Одоо олж байгаа хүмүүс. Тэр хүмүүс чинь бас амьдрах хэрэгтэй мөнгө бас токен зарах хэрэгтэй болно шүү дээ. Тэгвэл хий авах нь нөгөө харилцаа чинь ашиг хийж авч байгаа юм биш үү? Все бизнесмены. Токеноо зарж байгаа шүү дээ. Яг тэгж авч байгаа юм шүү. Бизнесмены, Одоо ингээд бизнес которым вы предложите кредит, тэгвэл та бизнес хийх хүмүүс чинь их Они зээл авах хэрэгтэй тийм. на биржу Bitmart Тэгвэл одоо тэр хүмүүс чинь болохоор токеныг танилцуулгууд Bitmart руу орно зөө. и будут покупать на десятки, на сотни тысяч Тэгвэл долларов этот токен DeFi. тэгвэл одоо манай одоо тэр бизнес хүмүүс чинь токен өсөлтийг харна шүү дээ. За энэ жив төсөж байгаа маань ийм хугацаанд ийм боломжтой байна. Ингэж ашиглаж байгаа хүмүүс 110,000 сая долларыг манай токен хөвч байгаа. Чтобы под залог токена DeFi получить кредит. Яагаад тэгэхээр тэр токеноо барьцаалаад маш бага үнэтэйгээр зээл авах. Зүг. Тэгвэл одоо би түрүү хэлжсэн шүү дээ. Тэр токен маань одоо тэр хүн одоо жишээлбэл $100,000 аваад одоо 100,000 токен авах гэсэн шүү дээ $1. Тэгвэл тэр токеноо барьцаалаад за дахиад $50,000 зээл авчих. Тэгвэл токен өсөн шүү дээ. $10-аас тэр сая доллар болсон гэж тэгвэл тэр $50,000 өгөөд $950,000 ашиглаа. И таких людей будет 1000. Тэгвэл Десятки тысяч. Яагаад манайх одоо бусад одоо тий одоо энэ токенос илүү Сотни тысяч. илүү байгаа. Потом миллионы будут, Тэгвэл яагаад тэгэхээр манай одоо энэ токеныг хийж байгаа маш их байхгүй. которые захотят купить на бирже токен DeFi, чтобы под его залог получить первый кредит. Тэгвэл одоо манай одоо токеныг өсгөөс өмнө хүмүүс маш их болж байгаа. Второе, чтобы получить энергию, чтобы был депозит до 18% годовых. Токеноо
одоо хэдэн зуун мянгаар судалж аваа. Яагаад тэгэхээр нэг одоо зээл аваа тийм токен барьцааны зээл аваа. Хоёр болохоор одоо нэг хадгаламжаа хийгээд 18 хүртэл ашиг авсан шүү дээ. Хүүгээ бодогдож за тэрийг аваа. Многим из них вы дадите эту информацию. А тэр хүмүүс мэдээлэл хийх хүлээ одоо энэ сууж байгаа Те, кто не разбирается в токенах. тэгээд тэр одоо энэ яг токены талаар маш одоо ийм сайн мэдээлэлтэй хүмүүс бусдаа ингэ өгдөг болоод зааш нэ юу. Те криптоны, которые понимают в этом, За одоо яг энэ крипто зах зээл дээр энийг ойлгож байгаа хүмүүс они даже вас не спрашивать не будут. хүмүүс тэр хүмүүс яг энэ мэдээллийг Он вам в story скачает банковское приложение таны өөрөөр энэ VPI одоо аппликейшн дээр и будет поступать только на BitFi, Тэгвэл тэрийг одоо ингэ бид хэлсэн шүү дээ. чтобы получить кредит, Нөгөө би одоо машин үүсгэх одоо чтобы получить депозит. Тэгвэл нөгөө бэлэн мөнгөөр токен авах боломжтой гэж байгаа. Тэгэхээр тантай таньгүй шууд банкнаас VPI токен нөгөө мөнгө ирээд тэрнээсээ шууд USDT-ээр өсөв VPI токен авч аваад зээлээр авах юм тийм. Чтобы пользоваться криптокартой 1,5% комиссии. Тэгвэл 1.5-ын шимтгэлтэй олон улсад гүйлэх боломжтой Достаточно кредит руу. Понимаете? Тэгээд энерги худалдаж аваад 3 байсан бол 1.5 болоод юм болтой байна тийм. Манай мэдэж байгаа. Понятно? Тэрийг л ойлгох байна. Вот поэтому будет расти Яагаад тоже тэгэхээр DeFi. одоо яагаад энэ токен гэж төсөөд байгаа гэхээр хүмүүс ойлгоод байгаа. Энэ бол ирээдүйн зах зээл юм байна. Энэ бол зүгээр ингээд тэ үнийн өсөлтөд шалхахгүйгээр энэ өөрөө ингэж өсөх юм байна Это гэдэг. как биткоин, когда он начал. Тэгвэл биткойн ч болохоор тэ анх эхэлж байхдаа зөвхөн худалдах тэ тийм үсгэж. Манай болохоор зээл тэ одоо хадгаламж Он же тоже ничего не стоил. гартаа 10 цент биткойн. Потом он стоил там какие-то центы. Тэгвэл цаашаа би баг өчигдөөс 10-аас 20 болдог юм уу? Потом этот Лас Лоханец купил пиццу за 10 тысяч биткоинов. За тэгээд нэг 10,000 доллар нэг пицца худалдаж авсан гэдсэн шүү дээ бас нэг хүн тэ. И многие поняли, о, оказывается, можно пиццу купить за Тэгвэл биткоины. хүмүүс тэгээд энэ биткойноор юм худалдаж авах юм байна гэж ойлгохдоо хүмүүс тэргээрээ үгүй яг одоо энэ шиг арилжаа хийсэн. Энэ үнэхээр хэрэгцээ юм гэдэг. Другие увидели в этом возможность, ну, люди из преступного мира, они начали продавать наркотики и оружие за биткоины, потому что невозможно отследить эти За деньги. Монгол за бүр хуулиар гадуур хүмүүс одоо мөнгөө угаах юм те одоо хаанаас ямар мөнгө орж ирж байгаа ямар мөнгө хаанаас орж ирсэн гэдгийг байсгүйгээр биткойноор те хууль бус юмудаа зараад ирсэн. Яг л тэнд одоо те захим төрөвчнээс одоо хаанаас орж ирсэн хинээс орж ирсэн ямар утгатай гэдгийг одоо мэдэх боломжгүй байсан юм гоё. И правительства всех стран мира, Тэгвэл одоо олон улсын те бүх төрлийн байгууллагууд төрөнд өөрөө все богатые люди, банки бүх одоо банкны захирлууд банкны говорили, биткоин это пирамида, Тэгвэл яагаад одоо биткойн бүлээн зөвшөөрөхгүй байсан? Яагаад нужно уничтожить ее, тэрийг устгах хэрэгтэй гэдэг. нужно запретить ее, Нака одоо устгах хаах хэрэгтэй гэдэг. потому что им пользуются преступники. Яагаад ч наад чи хууль бус одоо тэр хүмүүс хууль бус юм гээд одоо ингэ мөнгө угаагаад наач үү жишээлбэл. Но биткоин это мир Web3. Тэгвэл би танаа ах нөө веб 2 веб 3 хийжсэн шүү дээ. Санаж байгаа веб 3 одоо ертөнц зөхгүй. А эти правительства, это мир Web2, они не могут на него влиять. А, Они ничего не могут с ним одоо сделать. төрийн онцгой нь болохоор веб 2 дээр байгаа байхгүй юу? Бэлэн мөнгө зөвхөн тийм. Цаашаа бишээгүй. Тэнгууд одоо тэр веб 2 нь веб 3-таа ямар ч нөлөөлөх боломжгүй болоод. Яг л веб 3 өсөж явсан биз дээ. И тогда Япония, она поняла, это крутая штука. Тэнгууд Японоос бүр одоо нэг бүх одоо улсаас технологи амар одоо урд явдсан шүү дээ. И они, по-моему, еще Өмнө 16 году, да? в 13 или в 14 году они официально разрешили, в магазинах можно было биткоином покупать что угодно. За тэнгууд Япон яасан бэ гэхээр 13 он ерөнхийдөө биткойн хүлэмжшөөрөөд Япония самая передовая страна в мире. Trust Wallet гэж байгаа шүү дээ. Trust Wallet-аар биткойноор төлбөр тоолох боломжтой болсон. Анх удаа авах байсан. И все начали об этом говорить, что это крутая штука. Тэнгууд тэрнээс хойшоо за Япон улс гэж байгаа бол энэ биткойн чирэн хүлэмжшөх хэрэгтэй байна гэж хүмүүс энэ лидерүүд бодож гисэн нэ. И Япония первый, кто в мире официально разрешили. Тэнгууд Япон бол хамгийн анхны биткойноор төлбөр тоолох Вот почему в Японии DeFi сильно растет. За одоо Японд те DeFi одоо юу гэх юм DeFi маш сайн ойлгосон улмаас тийм энэний талаар мэдээлэл их гүйлгээ амар сайн хийж байгаа. Тэгээ Солонгос ялгаагүй. Солонгос ч бас одоо койны талаар ертөнцид бас технологиуд бол илүү алхдаг шүү дээ, тийм. Яг тэр зарчмаа.
Пока киргизы, казахи, русские, монголы репу чешут, а будет он расти, не будет, что делать, вдруг это скам. Японцы и корейцы берут его, потому что они понимают. Тэгвэл за жишээлбэл казакууд, орсууд, киргизүүд, монголчууд за энэ комьюнити үнэн болов худлаа юм болов за энэ зөв өссөн болов өсгүй болов гэж ангаагаад байж байгаад Япон, Солонгосчууд хэдэн зуун мянгаар бодлож аваа за энэ ирээдүйн байх шүү. Энэ зөвшөөрөө цаашдаа гэдэг хэд мянган дахин илүү ажиллаж байна гэж. Понимаете? За юу ойлгож байна уу хаа? Бид жоо хоцоодоо ойлгож байгаа юм тийм Кругозор ваш расширяется. Ерөнхийдөө арай таны одоо сэтгэлгээ арай өргөн бодож чадсан уу? Яг энэ талаар ойлгож байна. Авсан. Понимание приходит. Тий, ойлгож ирж байгаа юм тийм. Тэг мөн ярьж болохгүй байна. Амхан ярьж чадчих болохгүй байна. Одоо тэгээд суун да. Детей вам надо. Би саа хийх санаж байгаа жоохон ингээд аяа одоо бүр яг Начал ингээд өөрийгөө ингээд хайцаа болохгүй. Теперь вам надо эти знания переварить. Тэнгууд одоо энэ мэдээлэлээ зөвхөн ингээд дотроо хадгалахгүй тийм. Хүмүүстэй хуваалцах гэж нэг практикасаа тэгээд орчин Самому потыкать эти кнопочки. Тэнгууд өөрөөгөө тэр байгаа бифа аккаунтаа сайн судлаад үзээрэй. Поизучать. Үнэхээр ойлгохгүй одоо энэ Google Translate гэж байгаа шүү дээ тийм. За ChatGPT-г ашиглаад одоо жоо мөн зэрэгтэй татаарай гэж. Би хоцроорой гэж байна. И тогда ты потом сможешь это говорить. Тэнгууд миний талаар мэдээлэлээ одоо маш сайн байх юм бол хүмүүс тайлбарлаж илгэжсэн та бүхэхгүй ойлгомжтой тийм. Ну уже сейчас начни по чуть-чуть говорить, что знаешь. Тэнгууд нэгэндээ одоо тийм одоо зугаас таны хүн үү шүү дээ. Багцаа гэрээд үзүүлээрээ тийм. Приводи людей на презентации 6 часов. 6 цагийн хүмүүсээ заавал дуудаарай үзүүлээрээ. Многие все равно так и не приводят людей. Одоо их юм бас зүгээр чадахгүй байгаа. Тэгэхээр өнөө зүгээр цаавах тийм биз дээ. Сами не сидят на презентации. Өөртөө ч бас тийм суугаад гэмэглээ ойлголтоо сайн авч Да байгаа. я знаю, что слушать. Би мэдчи гэж хэлээрээ. Там вас каждый день одно и то же Өдөр говорят. болгон их тусам шиг мэдээлэл гэж байгаа. Тийм. Но я каждый день по-разному рассказываю, если вы заметили. Тэгээд би өдөр болгон тийм нэг юм яг хэлчихвээ. Өдөр болгон өөрөө талаас Вот те, кто постоянно, нэг талаа байхгүйгээр олон талаас нэг янгууд хүн дээр тохон. те, кто постоянно ходит на презентацию, вы, наверное, заметили это, да? Тэгээд өдөртөө өдөр болгон ирж байгаа хүмүүс анзаарч байгаа. Яг л зүгээр байхгүйгээр арай өөрөө арай ойлгомжтой. Маслаас дахнуулж ирээд тах шиг байна. Зүртэр мэдээж байгаа үнэтэй. Өөрөөсөө ихтгэл өмчлөөр орж байгаа шүү дээ. Тэгээд 5 жилээр хадгалт хийх юм байна. За тэгээд хастай ингээд хүмүүс аягүй болсон байна шүү дээ. За Тэгээд тэгэхээр одоо жишээ нь job гэдэг нэг юм орж ирээд хүмүүс ингээд мөнгө болт хийгээд үздэг юм арай юм хүмүүс болчихсон. Тэрвээ бидний тэгж үзэн шүү дээ. Тэгэхээр бидний аккаунт гэж юм уу хаах гэх боломж байгаа юу? они спрашивают, если что, у нас же будет много людей. Вот, например, все же верят только тебе в банк, да? И вы, например, поставили на 5 лет. А если подумайте, что если будет $100, там будет много людей. Можно же, не можно же у нас повесить сайт, банк, потому что это как бы будут думать, что это деньги. Вот смотрите, биткоин они могут закрыть? Одоо энэ таас BNB одоо Bybit гэж олон улсын платформ байгаа шүү дээ. Тэ? Тэрийг Монгол улс хааж чадахгүй шүү дээ. Зөв үү? Яг тэрнтэй адилхан. Биржу Binance они могут закрыть? Binance-ийг Монгол албан ёсны хааж чадахгүй. Одоо яг хариулт байна. Ваш кошелек Trust Wallet они могут закрыть? Trust-ийг хааж чадахгүй. Они не могут этого сделать. Каждый гражданин, ну, в Монголии, наверное, то же самое, по Конституции я имею право инвестировать куда я хочу и вкладывать деньги куда я хочу. За, олон улсын жишгээр одоо үндсэн хуулиндаа байдаг нэ. Би өөрийн захираг зарцуулах хэрэгтэй. Хаан хөрөнгө оруулалт хүн миний юм байдаг. И это же интернет-кошелек. Энэ болохоор одоо интернетээр ашиглаж байгаа түнч. Здесь же нету офиса, Энэ бол офис байхгүй в тийм. который вы пришли, полиция арестовала всех. Тэгвэл цагтаа ирээд ингээд за танаа үлээж хаад ирэх. Это твой личный банковский Энэ болохоор кошелек. яг таны хувийг одоо орон зай зүү. Энэ Децентрализованный, болохоор яг төвлөрсөн биш байна. который не подчиняется законам Монголии или какой-то другой Энэ болохоор страны. олон улсын одоо
хуулинд үйлчлдэг Монголын хуулиар одоо ямар хас боломжгүй тийм ба төлөвлөсөн биш. Они получили все необходимые международные разрешения, сертификаты, лицензии. Одоо бид танаас санджино Канадын зөвшөөрөл тийм Чехийн зөвшөөрөл Монгол тэр даатгал Монгол Гонконгд байгаа одоо Дубайын зөвшөөрөл тийм Гонконгд байгаа хоёр хувьцаат компани тэр бүхэн чинь хоол одоо юу гэдэг нэг одоо юу гэдэг одоо бид хэрэг уулаас сонсох хитэн зөвшөөрөл хэрэгтэй зүг. Тэгээд аян болохоор олон улсын одоо нэгэн усаас олон улсын үйл хийх их тийм хуулийн байгууллага болоо хуулийн зөвшөөрсөн зүйл байгаа болохоор Монгол улсын хууль хичээгч яг энэ зөвшөөрсөн байгаа болохоор хааж боож одоо энэ таны давж хаараад ингэ боломжгүй. За би одоо тэгээд Одоо тэр зам ингээд тэр нэг сайт руу орсон чинь ингээд хэдхэн улсын нэр байна шүү дээ. Тэр улс руу сайт ч өрөөд шүү дээ. Тэрнтэй адилхан монголчуудад бас тэгж болох уу? Тэгээд сейчас анаа нашид одоо хэлийг ярьж байгаа тийм. Там одоо 10% үйл дээр байна. 10%. Сейчас у нас на 15 языках, да? Скоро будет монгольская. Монгольский будет язык, когда много монголов зайдет. Сейчас хэмжээ одоо хэдэн хүн орсон тохиолдолд тэгж Вам нужно сейчас сильно подниматься, расти по карьерной лестнице. За ерөнхийдөө ингэдэг гинэ. Одоо яриад байгаа шүү дээ манайхаа. Ерөнхийдөө нэг тийм хурдтай тийм хүмүүстэй ерөнхийдөө миний ойлгосноор бол тийм хурдтай тийм хүмүүс байх юм бол ерөнхийдөө маш сайн ажиллаж байгаа ч болоо юуст яаж ийм шаардлагатай байгаа юм яа. Они увидят, что товарооборот начинает расти. Ихтэй улсад заавал хийх нь И мы тогда, я тогда обращусь к компании и скажу, смотрите, монголы за месяц $1 миллион сделали товарооборот. Очень много людей зашло. И они тогда сделают все официальные переводы. Потому что они видят, рынок развивается. А так они видят, монголы год назад зашли и уснули целый год. Никто не работал, никто ничего не покупал. Некоторые даже пароли забыли. Не знают, как зайти. Я вам с первого дня, как приехал, говорю, все, закачайте карту, положите туда $100, начните тратить. Я уже здесь больше недели, они приходят, показывают также свой телефон, у него до сих пор нету карты. А он агент. Этот человек агент. Он подписывает людей. Карты төчүүлээгүй агент байгаад би бүр гайхаад байгаа гэж байхгүй юу? Яг тэр карты төчүүлэх одоо яг илэрхийлгүй хүний дараа заагаад. А руководство же банка все это видит. Тэгвэл одоо энэ талаар бас өдөртгөл харж байгаа шүү дээ, хүмүүс хэлэхдээ байна. И они скажут, зачем им переводить что-то? Тэгвэл энэ хүмүүс одоо монголоор яаж яах вэ? Они карты не пользуются, хүмүүс монголоор яах вэ? банком не пользуются, Банкар ашиглахгүй байгаа тийм. людей не подписывают. Бас хүмүүсээс бас Зачем они будут вкладываться на все это, на все перевод, всю эту систему, платить за это деньги, если нет развития? Тэгвэл яг өөртөө тэр одоо орчуулгын хувь нэмрээ оруулаач. Яг одоо тэр өөртөөхөө одоо байгаа байдлаараа заавал орчуулах хэрэгтэй гэдгийг бас ойлгуулаач гэж. Но если ты как агент, За та агент байлаа. когда его зарегистрируешь, За тэр хүний бүртгэжлээ. сразу ему покажешь, как верифицировать карту, За тэр картыг яаж холбохын заагаад чтобы өчлөө. он после того, как купил IQ, заказал себе карту, За IQ багтаа шууд картыг өчл болдгоо. Болно үстэй. положил туда деньги За тийшээ нэг $100 ирлээ нөө энерги авах зүг. и начал тратить деньги. За тэгээд тэр $100 IQ багтаа картыг уншуулаад өччих хүмүүстэй. Когда он начнет тратить деньги, Тэгвэл карт уншуулсан хүмүүс яах вэ? ты как агент зарабатываешь. Тэгвэл та тэрнээс нь бас яах юм ашиг олно. У вас миллион жетонов еще не провалился. Тийм болохоор
Та нэг талаар сайн ойлгохтой болоо хүмүүсээ сайн хэлж Ты байгаарай. еще не стал захеровым банка. Тэгвэл та хэрэг энэ бүхнийг ойлгохгүй захирч арай болоогүй гэж өөрөө Ты еще сам не понимаешь. Тэгвэл энэ банка ойлгоогүй хүмүүст ойлгож чадах уу? Ты еще себе даже карту не сделал. Өөрийнхөө карт бүнийг та яаж өөрөө карт авч Я хэлээ? с первого дня говорю, сделайте карту. Хамгийн анх өдөр ирээд би таны картыг бичүүлээ. Положите туда $100. Тийшээ би $100 хийжээ. Тэгээ үрээд үзүүлгээ хүмүүстэй. Ты же себе их ложишь, не мне. Тэгвэл та тэр $100 тэр ямар нэг хүн өгөөгүй. Өөрөө үргээд тэр картаа байшуулж байгаа үзье гэж. Позови своего друга. Би найзаа үзүүлээ тэр Покажи ему, как ты картой тратишь деньги. кофе аваад өгвөл картаа тэр манай банк ийм банк Что это работает. Энэ бол ажиллаж байгаа батчаа. И он как-то тебе поверит. Тэгэхээр тэр хүн итгэхгүй. А ты ему рассказываешь про карту. Та тэгээд тэр хүн картын талаар яриад А у тебя ее өөр карт нету. яаж тэр хүн итгэх юм бэ? Ее тебе бесплатно дали. Тэгвэл анх авч яагаад үнгүй байсан шүү дээ. Тебе даже за нее $10 не надо платить. Анх $10 ч бүх шаардлага байхгүйсэн. Те, кто зашел вот в том году. Тийм анх орж яах юм те. А эти новенькие сейчас им нужно $10. За Всё шүүмгээс платить. болохоор $10 яаж байгаа яах ч вэ? Понимаете? Ойлгож байна манай хаа. Все от тебя зависит. Юм болгон бас танаас шалтгаалж байгаа шүү дээ ойлгоо. Ты захерал банка. Та банкны захирал юм уу хин зэрэг Ты его строишь. Та энэ одоо тэгээ өөрийнхөө эвлэгч нэртэй тэгээ яаж хандсан танаас шалтгаалж байгаа. Ты должен руководить. Энэ банкар юм уу гэж төсөөлөө та аваад. Ты должен учить людей Та хүмүүсээ ингээд тэгээ зааж өгөх ёстой. пользоваться этим банком, Энэ банкны талаар ойлгох ёстой. пользоваться этой системой, Энэ системийг тэгээ бүрэн сайн мэдэх ёстой. чтобы он стал богатым. Тэр хүнтэй Когда почитаете его. IT худалдаж авч тэгээ өөртөө ашигтай байхад тэр хүнтэй одоо сайн ойлгох ёстой. Чтобы получать энергию Тэгээ энерги авах тэгээ зөв дополнительно нэмэлтээр от всех своих людей. өөрийнхөө хүмүүсээс тэгээ Так купи на $3000 ITO. за ер нь бол яг ашигтай байхын тулд $3000 яг IT авчвал Потому что если ты купил только на $1000, $1000 авах юм бол ты только с первой линии будешь 3% получать. зөвхөн нэгдүгээр игнээс А у тебя на второй линии же больше людей. тэгээ 2000 байх юм бол 2-оос тэгээ 3000 доллар 8 үү тэгээ А ты не получаешь эту Тэгвэл энергию. тэр хоосын одоо тэр зүгээр танд ирэх боломжийг таалж байгаа шүү гэж. Вот я эту энергию трачу, а оно мне наоборот умножается. За би энерги одоо нэг хэрэглэх тусам надад ингэ орж ирээд байгаа гэж байна. Вот у меня Би энергия, хадууг аваад өгөөрэй. вот у меня этой энергии 35913. За одоо надад яг ийм 35000 гэж байна. Тийм 35000 хэрэг байна. Би $100 гэдэг. Это в долларах $24 тысячи. $3000 эсэх юм. Энэ хүний яагаад энерги юм байх байгаа гэж. $3000 одоо IT-га аваад тэгвэл 1 2 3 дугаар энерги одоо энергиэсээ 3 5 8 тийм энерги цуглуулж авдаг гэдэг юм байна. Бараг 16% энерги 3 дугаар энерги авч байгаа. Энергетик жоо том айтаагаад жоо энерги жаа энерги аваад. Бид аах чагтаа өргөмөр юу? IT-ож холбогдсон шүү дээ. IT-ож бас тусдаа байгаа. Энерги яаж ихсэх вэ гэж хүмүүс асуудаг. Тэнгууд $3000 IT надад тийш гэдэг IT гэдэг. Да, частями вы можете докупить до 3000. Тэгэхээр тань хэлээд байгаа шүү дээ. За ихэнх $1000 байлаа. $1000 эсвэл тэнгууд тэр баг командаас хүн зүдрэн шүү дээ. Face point гэж. Тэрийг цуглуулж хагаад 2000 болчих. Тэнгууд тань бас тэр хүмүүсийн чинь мөнгө олж өгөх $3000 болохгүй. Шууд $3000 гэхгүй. Вот смотрите, вы же от майнинга ваших людей, ну кто строил структуру, вы же получили с первой линии 3% от майнинга людей, со второй 5% и с третьей 8% от майнинга. Да, от майнинга, не энергии. За. Это на $1000. Да, раньше, смотрите, кто заходил на $500, они только с первой линии 3% получали За $500 IT аваад бизнес бүрээр авчихсан. от майнинга людей. Майнинг токны майнинг штэ. А те, кто купил на $1000, они со всех 3 линий получали. $1000 яваад 3%-аас авчихсан. 10%. Энэ болохоор юу шүү? Майн ток штэ Это от майнинга токена. Ялна сахара.
Но они сейчас сделали систему для того, чтобы ценность имела энергию. За тэгвэл одоо энерги гэдэг чинь бас те маш их болж байгаа болохоор энергийнхаа үнцнийг өсгөхийн тулд И чтобы ты как агент тоже получал энергию от того, что люди покупают ITO твои люди. тэгвэл энерги яаж хэрхэн одоо үнцэндээ байх сайн ч энерги чинь бас хэрхэн одоо компани одоо банкман те яаж ямар гаргалгаа гарсан бэ гэхээр $1000 одоо та доорчгийн ITO худалдаж авна шүү дээ. Вот если ITO у тебя куплено на $1000, ты только с первой линии получаешь 3%. За $1000 та ITO одоо таны та $1000 ITO авах их нэрээс 3% нэр авах. То Многие зашли как агенты, ну у них не было денег, это нормально. Они зашли только на $500, ты вот все, от энергии здесь не получаешь. тэгвэл та консум болох байх бол та энэ авахгүй нэ. Тебе нужно еще докупить на $500, тэгвэл яах вэ? $1000 өссөн биш үү? чтобы получать с первой линии. $1000 бол 3% авах. Гэтэ ерөнхийдөө тэр боломж байх боломжоор авчихна. Если ты хочешь получать с двух линий, докупи до $2000. За тэгвэл энэ 5%-аар 8% Тогда со второй линии уже 5% получаешь. тэгвэл энерги чинь маш одоо өргөн хэрэглэх гэж ярьж байгаа шүү дээ. Маш хэрэгтэй зүйл. Если ты на $3000 и больше купишь, ты уже с третьей линии будешь 8%. 16%. Манайх 16%. И такой тебе плюсом будет 16% дополнительно 16% шүү манайхаа. энергии Энерги с 3 поколений. 3 юмнээсээ 1 2 3. А энергия стоит денег. Энерги бол одоогоор 70 цент байна. Это доллары. Энэ бол яг мөнгө гэсэн үг шүү. Вот я же вам показал, у меня 35 тысяч энергии, это $27 000. Одоо 35,000 энерги $27,000 юм байгаа шүү. Когда появится биржа B2B, Одоо нөгөө би хаана гэдэг нь блокчейн систем ты эту энергию можешь продавать. энергийг одоо энерги За заах доллары. доолроо бэлэн мөнгөөр Wi-Fi токен ч юм уу юу гэдэг тэгээд ч юм уу. Она тоже как ITO и как токен Wi-Fi дорожает. Тэгвэл хүмүүс ч нөгөө нэг хяналтаа зээл авах те токенаар байцаал тэр бол одоо карт онцлог яар та байна шүү дээ. Тэр бол энерги засварлахад энерги өссөн шүү. Она сейчас стоит 77 центов. Одоо 77 цент байгаа шүү. Тэ нэг энерги. И там тоже есть определенный алгоритм. Тэгвэл тэр дээр бас алгоритм байгаа. Когда на $1 миллион будет каждый раз там прокупаться эта энергия, она будет сжигаться. То есть ее будет становиться меньше. Их как количество ITO тоже ограниченное. Ну да, ты на бирже P2P внутри на площадке будешь покупать. За тэгвэл энерги болохоор ингээд 1 саяг үйлдвэрлэх болгондоо одоо шигэх юм байна. Шигэх юм байна. Зах зээл байх болох зүг шүү дээ. Тийм багс нь зүг. Тэгвэл энерги чинь яг үн чинь өсгөө. Өснөстэй. Тийм болохоор энерги сайн олборлоорой 8-13 олборлоорой. Энэ чинь бас бэлэн мөнгө шүү. P2P гэдэг одоо нэг хоорондоо арилгаж байдаг шүү дээ. Тэрнгээрээ бас энерги заах нь бүрэн бэлэн мөнгө болно. Яг тийм боломжтой болохоор энерги маш их үнэтэй шүү. Поэтому купи минимум как агент себе 3. Тэр нь бол агентийн Да купи себе до $3000. Однугаар заавал авах шүү. Смотрите, многие как они покупают ровно на $1000, то есть 1000 USDT загоняют на свой кошелек. За $1000 авсан нэг нь авсан бахаар. И когда вы нажимаете кнопку Max, он у тебя покупает на $990. А? 950 долларов? Не может быть, там что-то вы не то сделали. Ну, сейчас, когда будем делать, скажи мне. Там 1% есть комиссия при покупке. За $1000 болтаа $990 боёо 1% хэрэгэл авч байгаа. Поэтому загоняйте человеку $1010. За тэгвэл хүмүүсээ 1% бодлоо. Лучше даже 1011. Тэрний 11-ээс хийгээрээ тэгвэл нөгөө 1% биш $1000 чиг болох юм шүү. Потому что там еще какие-то центы, и может буквально какого-то цента не хватить, а ты же агент. Энерги хаттай авах. $1000 болсон ашиг илүү шүү дээ. И ты вроде бы закинул туда. тэрийг нь өгч юм уу? И ты вроде бы закинул по 1000 USDT сюда, так купил себе.
как будто на 3000, а ты, получается, купил на 2000, там, 990 долларов. За тэгвэл 3000 доллар авч байгаа мөртөө 2000 төгрөг шаарддаг. И ты потом будешь писать в службу поддержки, или мозг нам выносить, я купил на 3000. Авсан чинь ингээд 2000 төгрөг орчод ишүү байсан. А ты комиссию уже не ушел. Тэр бас хооцсон байсан та манай. Нэг хувийн нэгээс хооцсон байсан. Поэтому учите этому агентов и людей, Тэгээ агентийн өөрийг сайн сураарай. Статус лааж өгөөч. чтобы они учитывали вот этот Инженерик 1%. Если ты, допустим, на Тамян 500 долларыг долларов 500 доллар покупаешь, нэр авсан шүү дээ. закинь Тамян доллар нэр авсан 506, шүү дээ. 6 долларов добавь. Юу авсан? 500 доллар хувьцаа авчих энерги гэсэн. Иначе ты скажешь, слушай, давай агентом будешь работать, он говорит, у меня денег нет, но есть только 500 долларов. За жишээлбэл 500 доллар байна гэж. Он закинет 500 долларов, Тэгвэл 500 долларыг яг арай болохоо. Болохоо. а он так купит на 495. Комиссия заберется. тэрийг бас сайн тооцоорой. И он не станет агентом. Дараа нь яг юм асуудал зөндөө гарна шүү. Потому что минимальная потом покупка плюс 250 долларов. Тэнгүүд дараагийн бодлоо хамгийн бага хэллээ 250 доллар шүү дээ. А у него нету этих денег. Тэгэхээр чинь 5 доллараас олоод 250 төгрөг хүн байхгүй шүү дээ. Тий. Он мог бы стать хорошим агентом твоим, бизнес-партнером Тэр твоим. болохоор тийм бизнесийн хамтлагчнараа ерөнхийдөө энэ талаас сайн ойлгуулаарай. Тэгвэл жоохон юмнаас олж тэр хүн И он обидится. яагаад чи худлаа Он же не ажиллаа. понимает вот Яг этого. тохиолсон болсонгүй яагаад хэмжлэх гэж. Это ты должен понимать. Миний л та нар ойлгох хэрэгтэй шүү. Он скажет, ты меня обманул. та нар чи намайг одоо худлаа ажиллах. Я в долг взял эти 500 долларов, бид 500 доллар чтобы хүртэл работать за херам банка. А меня агентом не делали. Шинээр мөнгөөр авах юмсан авах юм байна. Тав Где я мөнгөтэй теперь биш. еще найду 250? дахиад одоо 5 долларыг бол дахиад 200 төгрөг хэлвэ штэ. Хамгийн баг. И он уйдет от Тэр тебя. болохоор тэр хүн шантажгүй. И потом везде еще негатив будет говорить. дараа одоо энэ чинь таач худлаа байлыг гараад явах хэрэг шүү гэж. Зөв. Ты там докупил вроде на 3000, а у тебя на самом деле вот куплено чуть меньше. За тэгээ хотны авч 200 төгрөг олчихно гэж. Или это вдруг будет твой нижестоящий твой. И он будет потом тоже говорить тебе, почему я же купил, почему мне оскорбление я не получаю. Тэнгууд яг хотны баг нэмэлт авахгүй яах нь. Бас асуудал нэмэлт өө стопи нэг хотны авч яагаад нэмэх вэ? Гэж бас хонцодоо юм байна шүү дээ. Юу гэж авч байгаа юм чи тэ. Учитывайте комиссию. Тэнгууд тэр цаа чиглэлээс тооцоорой. Вы же когда нажимаете купить, Тэгээ яг бодож авах. он же показывает на сколько долларов ты покупаешь. Яг энэ доллар авах. Вот ты когда 1000 долларов закинул, Бача. За 1000 он доллар показывает, что там 990. тэгээ 1000 төгрөг олчихгүй тэ. Когда ты Макс нажал, он 990 показывает. 500 төгрөг 6 юм байна. Да. 1000 төр 1011 Если гэрлээ. он агент, он не будет. Поэтому нужно это учитывать. За энэ талаас одоо юу гэдэг ойлгосон юм бэ тэ? Чиглэлээс талаар Вы должны знать все вот такие мелкие нюансы, тонкости, комиссии, там, я не знаю, еще там что-то. А некоторые еще вчера это, там кто-то токены Wi-Fi она намайнила. за Wi-Fi токеныг одоо олбор хийцэн нэ. А, вот на 800 долларов. 800 токен байсан чи тэрийг Она агент, ты же агент. агенттэй. Смотрите, не торопитесь нажимать на кнопки. За ерөнхийдөө та нар юмаа татаад бити яараарэ. Бити одоо шууд ингээд дагсан шүү дээ. Хараарэ, зөвлөгөө аваарэ тэ. Энийг л мэддэй байж тэрийг дахгүй бол шууд аргууд тэр хүн 800 доллар фарм хийдэнтэй. Она взяла, сама не знает, попросила другого человека, он тоже не знает. Он быстро там нажал, какие кнопки увидел, и отправил на фарминг на 3 года ее токены Wi-Fi. Жилээ токенын фарм хийдэг. На За фарминг энергии. энерги одоо энерги дагаш тэрэндээ токен бол Ну, хорошо она хоть эту энергию обменяла на ITO и на акции банка. нөгөө тэр хүн хуцаа авчихсан гинэ. Но она через 3 года только это все акции банка заработают, ITO у нее выйдет из фарминга. 3 жилийн дараа тэр акционгаа фарм гараад бүх юм өнгөснөөр дахиад
А она хотела сейчас повысить свой статус. Тэгвэл тэр өөрийнхөө нэг IQ-гаар нэмэгдсэн юм. Понимаете? Яаж ч юм манайхаа тийм болохоор бид Вот у вас здесь вот такая кнопочка, может на ноутбуке открыть, да, или как? Вот здесь видите подарок нарисован. Энд бэлэг гэж байна уу? Харж байна уу? За. А, Байна. Ордог орсон. Смотрите, что это такое? За энэ Бэлэг ягарсан маа. biggest airdrop гэдэг байгаа заа. Оронгууд яг нэг байгаа. Тийм ээ. За. Если вы на него нажмете, За тэмдээ дарах юм бол здесь появляются дальше картинки. А здесь на сайте он не покажешь. Это надо личный кабинет открыть. Давай этот ноутбук я открою. Это важный момент. Би 500 доллар тэнэр авсан. Бай босч 500 Control Z. өмнө мөнгө байсан. Энэ анхуд орж өгсөн бит. Хараач. Хүмүүсээр бол 510-аар орохоо гэх юм. 11. 11-ээр орохоо. 506. Мянгийнхан 2000-ын хийдий. Миний тийм 22. 32. 3000-ын чи байсан биз дээ. 3000-ын 3 анхуд орж өгсөн. Хөөе. Энэ анхуд орж байгаа хүмүүсийн хувьд энэ эцтэй. Нэмийн эцтэй. Өмнө байсан бол зүгээр эцтэй. Өмнө байсан хүмүүс дээр хамаагүй нэмэхэд энэ 11 хамаагүй эцтэй. Өмнө мөнгөтэй хүмүүстэй мөнгө нэмэн штэ. Тэгэхэд энэ 11 хамаагүй эцтэй. Вот смотрите. 11 доллар хамаагүй эцтэй. 1011. шингэхэд нөгөө нэг тэр мянгараад авсан байна. Харин өмнө одоо мөнгөтэй тэгээ дараа нь ахиж авъя гэвэл заавал 1011 хийх ёстой юу гэж асууж байна. Заавал шинтгэл юмчтэй. Смотрите, дают вот эти подарки. Одоо дуслаа. За Airdrop. за ийм гад ирнэ. Если вы на него нажмете, За энэ дээр дарах юм бол у меня намайнились токены Wi-Fi. это энергия. Это энергия, да. Это вот он столько энергии дает. Если я свои токены Wi-Fi, которые у меня вот они все есть, которые намайнились, видите, у меня там. За одоо ингэнэ. Энэ одоо саяны biggest airdrop гэдэг нэг бэлэг ав гэдсэн шүү дээ. За тийш орох юм бол ингээд таны энерги чинь гарч ирнэ. Если я нажму вот эту кнопочку, За би одоо энэ дээр дарах юм бол все, что мне намайнилось, я на 5 лет заблокирую. токен байна. Энерги. Токены Wi-Fi. За энэ дээр дарах юм бол таны бүх одоо олбор хийсэн токен чинь энерги 5 жилийн хугацаанд ч юм уу хэд жилийн хугацаанд шууд одоо цаашаач ирнэ. Мне дадут энергию. Тэний төлөө надад юу гэхлээ? Энерги үү? Здесь дадут, здесь дадут. За ийм юм энерги өгөх юм байна. Она стоит там столько-то долларов, вот она, сколько стоит. Там 70 цент болоо да. Да, 77 центов. 70 цент, 77 А, цент вот гэж она, байгаа. это 49 тысяч. Это токен. Да. Короче, она 77 центов стоит. И я ее могу поменять дополнительно на ITO и на акции банка. Это энергия. Да, эту энергию. За одоо надад ийм 28 энерги байгаа. Энийг би ITO-гийн одоо хувьцаа болгож болно. Эсвэл одоо нөгөө юу? Либо на депозиты, либо на карту. Это энерги. Да, эту энергию я могу поменять. За энерги болохоор би одоо зам зүзүүлэх боломжтой. Тэ? Одоо энийг би одоо токен болгож болно, юу болгож болно, хувьцаа болгож болно, IT болгож болно. Но мой токен Wi-Fi, который мне намайнился, 5 лет будет заблокирован. Гэхдээ одоо миний олборсон токеныг одоо энэ дээр дарах юм бол юу болно? Мне этой энергии не так мало. Одоо энерги болгон одоо энерги майнингын тулд цоолох чинь. У вас, как у агентов, если вы будете работать, у вас ее будет вот так вот. Хэрвээ агентууд болох юм бол энерги бол маш их ирнэ.
Тийм болохоор бити энэ дээр дараарай. Особенно если ты Хамгийн смотришь, чухал нь одоо upgrade энэ юу на ихтэй даавал 3000. бид нар токен хэрэгтэй үстэй. Тэгвэл бид нар энерги одоохонд хэрэггүй үстэй. Тийм болохоор бити энерги ийшээ дааж одоо тэр хүн чинь буруу дараад энерги 5 жилээр логчоорой. Особенно если ты сделаешь апгрейд до $3000, у тебя этой энергии будет вот так. 3000 бүр яасан хүмүүс тэр 10% авна шүү дээ. Зөв. Тийм болохоор энерги хангалттай байхгүй бити энэ дээр дараарай гэж хэлээд байгаа шүү. Бити дараарай. Ямар ч нөхцөл бити дараарай. Вот здесь вот, что не случае нельзя нажимать. да. Не надо. Все. Яг одоо тэгээд ирсэн үнд яг хадгалалтын хугацаа чинь хамгийн доод нь сараар жилээр юм уу, 2 жилээр юм уу, 10 жилээр юм уу, яг одоо энэ үеийн ямар вэ? Уус нэг жил байна. Хамгийн жил байгаа. Нэг жилээс 5 жил. 2 жил 3 жил. IT орны нэг жилээс хадгалсан. Гобера бүх нэг жилээс 5 жил. Также смотрите, когда вы за Wi-Fi токены покупаете ITO, вот как она хотела купить, За яг Wi-Fi токенер нэг хугацаа авах гэдэг шүү дээ. там выходит такая кнопочка сейчас. За тэн дээр ийм их бичиг гарч ирнэ гэж. За би тань цаагаад одоо юм түрүү байсан шүү дээ. Вот, допустим, я выбираю Wi-Fi валет, За нажимаю продолжить. Wi-Fi токеноор одоо ITO хөдөлж авах заавал шүү. И вот если я ее дальше нажму, я не буду нажимать. Гэхдээ одоо энэ дээр чинь нэг токен байгаад майнинг хийсэн токен байгаад олборт хийсэн. Тэргээр одоо энэ дээр дарах юм бол одоо сонголт гарч ирнэ. Там выходят две картиночки. За тэн дээр хоёр зураг гарч ирнэ. И там написано skip, Тэн дээр болохоор skip и она такая серенькая. Тэр нь болохоор саар бичгтэй. И там желтым что-то выходит. Тэгвэл нэг шар бичиг гарч skip дараа гэдэг дээ шүү дээ. Санаж байна уу? Нужно нажимать skip всегда. Заавал skip гэдгийг дараарай заяа. Яагаад гэвэл та энэ токена дахиад нөгөө Если ты нажмешь желтую кнопку, ты отправишь на фарминг все свои токены Wi-Fi. Тэгвэл энэ байгаа Wi-Fi токено цаагаад дахиад хугацаад хийж байна. Бид зөв IT бодож авах байгаа шүү дээ тодорхой Wi-Fi токено. Вот он аккаунт, вот здесь всегда вот так вот горит. За аккаунтыг бүгд астэж шүү. Вот если ее нажать, За энэ дээр вот видео здесь next за энэ написано. дээр next гэх юм бол нөгөө токен чи одоо Не нажимайте. фарм хийх гэдэг байгаа байхгүй юу? Иначе ты все свои токены Wi-Fi отправишь на фарминг. Дахиад фарм хийх. Тэгэхээр нөгөө skip чи юм. Всегда нажимайте skip. Skip. Энэ дээр дараа шузаа манайхаа бити олон юм дараа манайх зөв skip-ээ дарж. Когда ты выводишь свои токены Wi-Fi, За токенаар гарч байгаа тийм нөгөө вестигээ клеймигээ гаргаж штэ. когда вы делаете вестинг, За вестигээ за одоо энэ вест штэ. Одоо да, вот у меня сейчас, когда вот этот вес станет желтенькая, буквально через час, наверное. Тэгвэл хоёр цаг болсон. Да, через 2 За часа. энэ ч бол хизээ вест манайх чи гарч ирнэ. Цаг нь манайх гарч ирнэ. Тэн дээр хоёр цаг И хошуунаа я когда вест нажму вест, дарах. он мне опять предложит Тэгвэл вест дарахад дахиад нөгөө нэг отправить на фарминг. на токены чи нөгөө нэг хадгалах уу гэж гарч ирэх юм байна. Нужно нажимать кнопку skip. Skip гэдэг дараа зөв. Всегда нажимайте skip. Дандаа skip даа шүү. Запомните это. Энийг сайн зээлж аваарай. Клиентам тоже делайте skip. Хүмүүс нь одоо танд одоо өрсөн хүмүүстэйсэн цай болгоо skip дах юм. А то он захочет токены продать. Тэгвэл токен одоо ингээд зархах гэсэн чинь А ты отправишь их на фарминг. skip дараа болохоос тэр чинь байх болчих шүү. И все, он на 3 или там на 5 лет не сможет забрать их. 3-5 жил байдаг гэж. Тийм болохоор тэрийг токеноор авахын тулд 3-5 жил үеих хэрэгтэй. А вдруг там большая сумма? Тэр тийм 10-20 токен байвал яах вэ? Тийм үстэй. И ему срочно нужны деньги. Шууд мөнгө хэрэгтэй болдог тийм бас Знаем, байна что-то у него случилось там. Тийм болохоор skip дараа бас токеноо бити зарахыг хичээгээрэй. А ты отправишь на фарминг. Тийм фармаар явуулж хэрэггүй зүгээр ерөөдөө токеноо сайн хадгалаарай. Яг Он өдөр потом на тебя. өдөр өчсөн үнэ өсөж байгаа шүү дээ. Тэр хүн чинь бас одоо фарм хийчих юм бол танд уулын тийм яагаад зааж өгөөгүй зү. Поэтому пускай всегда ваши клиенты, Тийм таны одоо хэрэглэгчнэр тийм ялангуяа учите их не торопиться. тэр хүмүүстээ бити яараа танаас өөрсдөө Нажимать на кнопки. юм дарах гэж бити И яараа. пускай они сами нажимают на кнопки. Ямгуудаа тэр хүмүүстээ тайлбарч хэлсний дараа тэр хүн өөрөө нь дарах. Потому что если ты нажмешь хэрэг та тэрний өмнөөс дарчих юм бол и что-нибудь не так нажмешь, урам дээр дарчих юм бол он тебя виноватым сделает. та тийм буруу толсон. Та буруу толсон шүү дээ дарсан юм чинь. А так он сам нажимает. Тэгэхээр та тэрнээ зааж өөр өөрөө даруулаад Ты его предупреди, не торопись. би
Би яараа. Давай будем читать, что там за кнопочка. За энэ яг ямар учиртай мөрийг орчуулаад үзье. Потом будем нажимать. Дараа. И пускай он сам нажимает. Тийм болохоор сайн учрыг олж аваад дараа гэж. Там, когда он там отправляет на фарминг 3 года, 2 года, 5 лет, Тэгээд хэрэг ямар нэгэн төсөл планаар явчих юм бол токен предупреждайте его. тий та сайн ойлгуулаарай. За энэ Спрашивайте его, ты понял? тийм coin чинь тэгэж нотлогдсон шүү, цоожлогдсон шүү. Ашиглах боломжуудыг сайн танилцуулж их. Ты целых 2 года Хоёроос не сможешь забирать ямар токены нэг токен Wi-Fi. авах зарах хүрэх боломжгүй болно шүү. Или 3 года, 3 жил ч юм уу тий. или 5 лет. Шилбэл 5 ч юм уу. Понимаете? Ойлгож байгаа үү тий? Чтобы он не, второй раз спроси его, переспроси лучше. Яг тэрийг дарахын өмнө дахиад асуугаад Чтобы он потом не пришел на следующий день 2 3 4 асууж иш тэрийг даруулаарай. и не сказал, Тэр чин бохоор мөнгөний юм мне бохоор нужны хараад деньги. асуудалтай болно шүү. Ты же сказал, каждый день могу забирать. Тэгвэл яаралтай мөнгө хэрэгтэй багтахад зарагдахгүй шүү гэдэг цаа ойлгуулаарай. Понимаете? Ойлгож байгаа А хаа. потом еще он с тебя деньги потом начнет требовать. Тэгвэл одоо би мөнгө гаргана танил дахиад та тийм хийцэн байх юм бол тийм хийж чадахгүй. Төө. Сейчас, когда включится функция оплата напрямую с карты вашей там любого банка, За одоо жишээлбэл одоо бидний нөгөө нэг шууд орлогыг бодохтой болсон байгаа шүү дээ. он сам со своей карты өөрийн будет банкнаас покупать. тийм болохоор тэр хүн өөрийн банкнаас арилжаагээд удаа игээд ирэх юм бол тэр хүн бас сайн анхааруулаарай. Сейчас, пока вы ему там на бирже Binance Тэгээд покупаете, ихэд одоохондоо бид Binance-аар трастер одоо дамжуулаад мөнгө одоо банкны хөлж аваад байгаа шүү дээ. и здесь немного есть риски. Тэгвэл одоо Binance-ээр жоо бас мөнгө нь бас алга тиймэрхүү одоо асуудалтай байгаа ч гэсэн Я не знаю, как у вас в Монголии, но у нас иногда происходят такие случаи у этих непрофессиональных агентов. Они, допустим, пришел клиент, и ты ему продал на Binance, там, купил USDT, продал ему, купил ему там ITO. Это очень редко бывает. Но у него там что-то там случилось, не знаю, или дома ему там мозг вынесли, сказали, это пирамида, лохотрон, деньги давай обратно. За тэгвэл манайх бас нэг ганц юм болж ирсэн гэнэ. За тэр хүн бичлэгтээ ирээд бас ховрослоо. Тэгээ энэ бас байж магадгүй та хүн ч бол магадгүй тийм. Нийтлэр хуваалцахад тэр хүн одоо нэг агент